За эхэлж чинь тийм ээ. За тий би Facebook дээрээ давхар шалгаадах. Би урд нь бас нэг шалгаагүй яваад. Тэгдэг тал би. Би ч гэсэн энд ингээд шеэрлж чам дээр гараад ирэнгүүт нь. Тэгээрээ. За ороод ирсэн байна. Таахан. Би бас групп руугээ та бас групп руугээ одоо шеэрлчихээрэй. За би групп руу. Яа хоёлаа ярианд орё. За. Шеэрлжлээ. За баярлалаа. За гогч би нэг паблик болгоох. За аачих. За болчлаа. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү сайхан өдрийн мэндийг хүргье. Намайг Бимба гэдэг. Та бүхэнтэйгээ би Чикаго хотоос мэдчилж байна. За өнөөдрийнхөө зочинтой лайваар өөрийнхөө подкастнда би Даваа коучийг Денвер хотоос урьсан байгаа. За Даваа коуч нь бол энергиээр эмчлэгч, бясалгалын багш. Тэгээд одоо Денвер хотод буюу Америкт одоо 30 гаруй жил амьдарч байгаа. За энэ Америкт буюу одоо гадаад орнд одоо олон жил амьдарсан асар их дуршлагтай, үзэж харсан юм ихтэй, туулсан зүйл ихтэй хүн байгаа. Тэгээд тийм хүнээс битээр ингээд өөрсдийнхөө тий одоо гадаадд амьдарч байгаа хүмүүсийн одоо сайнтай, муутай, сайхантай, муухантай, муутай тий золдонтой, жаргалтай амьдралаа хоёлаа эрхэн далангуй ингэж хуваалцъя гэд ингээд цуврал лайв хийгээд битээр сууж байна. За битэрийн өнөөдрийн лайвын сэдв маань болохоор caregiver буюу одоо асрагчийн ажлын талаар бид ярилцсанаа. За caregiver-ийн сэдвийг буюу асрагчийн сэдвийг өнөөдөр яагаад сонгосон бэ гэхээр бид хоёулаа бас Америкийн нэгдсэн улсад caregiver буюу асрагчийн ажлаар Даваа коуч мань 10 гаруй жилийн ажилласан түүхтэй, дуршлагтай. За би бас 10 гаруй жил ажилласан, дуршлагтай. Одоо ч гэсэн ажиллаж яваа. Тийм учраас одоо битэрийн хамгийн ойр байгаа мэддэг чаддаг хоёлаа сэдвээсээ эхэлж ярилцъя гэж бодсон юм аа. За энэ бол зүгээр битээр бол цаад одоо хөшгөний цаадах амьдралыг жоох ярьж та бүхэндээ ярина. Магадгүй би бодож ил даа өгч магадгүй битээр ярьж байгаа юм баг ингээд зохиол өчиж кино хийгэрч юм гарч иж магадгүй тийм ямиг яаж үтгэ. Тий, сонирхолтой түүхүүд гарч ирэх байхаа гэж бодож байна. За тэгээ энэ бол ерөөсөө бид бүхний бодит түүх юм шүү. Бодит амьдрал юм шүү. За тэгээд юуны төрөнд би өөрийгөө бас нэг товчхон танилцуулаад байгаа та бүхэндээ. Би Нара Томсон багшийнхаа үүсгэн байгуулсан Top Coaching Academy Midlife Empowerment Coach-оор төгссөн. Одоо тэгээ коучийнхаа ажлыг хийгээд одоо хагас жил гаруй болж байна. Тэгээд энд одоо миний ихэнх одоо үйлчлүүлэгч маань Америкаас тий гадаадаас одоо надтай холбогддог. Тэгээд энэ өөрсдийнхөө тий энэ үйлчлүүлэгч буюу одоо надад коучинг авч байгаа хүмүүсийнхээ бас жаргал зовлон асуудлуудыг сонсоод ахаар нэлээд одоо тий ингээд энэ бүхнийг бас ил гаргаж тэднийхээ өмнөөс дуу хоолой болж бас дуурмаар юм байна гэж бодогдсон. Тэгээд тэхийн тулд одоо би Даваа коучтэйгээ тэр тусмаа одоо энэ Америкт бид бас Америкийн нэгдсэн улсад цуг амьдарч байгаа учраас энэ одоо тий бусдынхаа өмнөөс одоо би Америкт гадаадад байгаа хүмүүсийнхээ өмнөөс бас нэг үнэн дуу хоолойг нь бас ингээд өргөөд дуурайд хэлье гэдэг одоо зорилгоор энэ подкастыг битээр хийж байгаа юм шүү. За Даваа коуч та өөрийгөө товчхон танилцуулаа. Тэгээ битээр ч бас урд нь маш сайхан одоо лайв хийсэн байгаа. Тэр лайва та бүхэндээ бас дээр шеэрлээ тавьчихна. Тэгэхээр битээрийг бас мэдээллийг нэлээд сайн авах. Даваа коуч нь урд нь намайг өөрийнхөө энэ амар амгалан гэр бүл гэдэг нь гоё подкастнда ураад би одоо midlife-ийн талаар нэлээд дэлгэрэнгүй битээр ярьсан байгаа. Тийм учраас тэр лайвыг минь бас та бүхэн авч сонирхож үзээрэй. За баярлалаа Даваа коуч та өөрийгөө танилцуулаад өгөөч. Баярлалаа. За би болохоор Монголд бол би ерөнөөсөө Монгол Улсын их сургуулийг банкны эдийн засагч мэргэжлэр төгсөөд банкнд ажиллаж хагаад тэгээд Америкт одоо 27 жилийн өмнө ирээд за тэгэл анхны цагаачд одоо ямар юм үзэж туулдیں۔ Тэр үед чинь бид нар зөвлөд өгөх хүн байхгүй өөрснөө ч хэл усгүй ирж байсан. Тэгэл одоо ястаа бүх юмыг үзэж тоолсон. Тэгээд дээрэс нь энергийн эмчилэгч болсон байгаа. 2-3 төрлийн энергийн эмчилэгч хийдэг, алсын занаас хийдэг. Тэгээд энэ жил бясалгалын багш болсон байгаа. Заяа Санда центрийн бясалгалын багшийн сургалтанд суугаад бясалгал баг 2 жил алдаг оног хийж яваа. Тийм тэгээд одоо болохоор энэ Top Coaching Academy Нара Томсон багшийнхаа Life Coach гэдэг мэргэжлэр ингээд дипломын ажлыг хамгаалаад ингээд мэргэжлийн Life Coach болоод явж байгаа тийм хүн байна. Тэгээд
Америкт 3 сайхан хүү өсгөж өмдөлгээд насан туршид гэрээсээ нисгсэн байгаа нөхрийнхээ хамт амьдардаг. Тийм эмэгтэй байгаа. Тэгээд анх энэ юу Америкт ирээд одоо Walmart гэл шал цэвэрлдэг ажил тэр үед хүү хийжсэн. Тэрийг 3 жил хийгээд дараа нь хүн асардаг nurse aid гэдэг шүү дээ. Nurse aid-ийг бол 2002 оноос 2012 он хүртэл яг 10 жил home care гэдэг ярьдаг шүү дээ. Айлын гэрт нэмээ өвөө очиж асардаг. Тэр ажлыг хийжсэн. Тэгээд 12 оноос хойш хуваараа бизнес эрхлээд гоо сайхан чийдэг тийм эмэгтэй байна. Тэгээд ер нь үзэж туулаагүй юм байхгүй те. Ярих амьдралын туршлага бол маш их байгаа. Тэгээд ямар ч сэдвэр юуны ч тухай ярихад бол маш их мэдээлэлтэй туршлагатай болсон байгаа. Өөригөө сүүлийн 3 жил хувь хүний хөгжлийн сургалт тэгээд нэрийг далд ухамсарын сэргэлт гэдэг бүхэл сургалтанд суулаа. Тийм эмэгтэй байна. Тэгэд ямар ч гэсэн нэг өөрийнхөө амьдралыг нэг амар амгалан болгочод явж байгаа эмэгтэй байгаа. Тэгээд одоо бусдын амьдралыг амар амгалан болгоход нэг хажуугаас нэг үнийг нэг чи энэндээ алдаад байгаа юм байна. Өө чамд ийм асуудал байгаа юм байна. Ингэчих тэгчих гэдэг нэг хүн зөвлөж тэгж хүний амьдралыг чи ингэж өөрчлөх боломж байдığım бэлээ гэдэг юм мэдээд тэг коуч болсон байгаа. Энэ коучээр маш амжилттай явна гэдэгтээ бүр ингэж бүр өөртөө бүрэн ихтгэлтэй байгаа. Ягаад гэвэл би чинь супер багш та. Тэгээд ийм сайхан дэмждэг хамт олонтой манай энэ топ коуч академийн коуч нар бол өстой божигнуулж штэ одоо бол тийм эмхтэй байна. Баярлалаа даваа коуч. За даваа коуч мөр бол үнэхээр мундаг. Аль хэзээ одоо тий коучийнхаа одоо дипломыг авж байгаа. Аль хэзээ хэрэглэгчтэй одоо үйлчлүүлэгчтэй үйлчлэгээ коучингээ өгөөд эхэлсэн байгаа. Угаасаа өөрийнхөө төлөө хувь хүнийхээ төлөө олон жил ажиллаж байгаа. Өөртөөгөө ажиллаж байгаа. Ажилсан тий. Тийм насар их туршлагатай. За тэгээд сая хэллээ, дурдж хэллээ. Амьдралын асар их туршлага байгаа. Тийм учраас бас цөмөөрөө энэ зүгдлээс хуваалцъя. Юу тулаад бид бүхэн явж гинэ. Ямар амьдрал дундуур туучаад ингээ явж гинэ. Цөмөөрөө тэрнийг одоо Нана маск зүүж одоо яагаад яг хөө бид бүхэн чинь ингэдэж штэ тэр зам энэ гадаадад амьдарч байгаа хүмүүс чинь ар гэрлүүгөө ярихдаа нөгөө зовж байгаа шаналж байгаа үзүүлэхгүй аль болох л те сайн сайхнаа харуулах юмсан үзүүлэх юмсан болж гинэ бүтэж гинэ. Уу яг хөө те нөгөө үеийнхээ санаа зовхуул гэж бодож л ийм л үйлдэл хийгээ явж байдаг. Ачир дээрээ нөгөө ард талд нь бол хөргий олон цагаар ажилладаг гэл дурдах юм бол их олон зүйлүүд байгаа. За тэгээ байгаас сайн нь ч байгаа, саарн ч байгаа. Тэгэхээр юм гэдэг зүйл чинь ер нь хоёр талтай юм шүү. Энэ бүхэн бид нар чинь сайнны ярихаар сарыгаа дарчих гад байдаг. Сарын ярихаар ч муу муухай болчих гад байдаг. Тийм биш ээ. Энэ амьдрал гэдэг юм чинь жаргалтайгаа, зовлонтойгоо хоёул нь ээлжилж идэг юм байна. Энийгээ хүлээн зөвшөөрөөл аль алийг хүлээн зөвшөөрөөл тэгэл одоо илжээд сайныгаа сайжруулаад муугаа ойлгох өөрөөсөө холдуулаад дараа тэгэл явж явах ёстой юм байна л гэж одоо өдөө 40 хэдэн насны дээр л ойлгоод яваад байна л да. За өнөөдөр хоёулаа ч гоё сэдв байгаа. Caregiver байгаа. За би ч одоо бас Америкт одоо 20 гаруй жил амьдарч байна. 22 жил болчихжээ. За тэгээд анх ирээд эхний мань ажил бол би хятад ресторан нөгөө reception дээр орж исэн. Өөрөө бол би яг дөнгөж их сургуулаа төгсөөд орж исэн одоо young lady бүсгүй байсан. Одоо тэгээ их сургуулаа төгсөөд их сургуульд чинь бас санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн нэрэ. Их сургуульд чинь бас нөгөө 3 4 жил англи хэл үзчихсэн шүү дээ. Тэгээд Америкт яваад ирсэн чинь юу вэ? Миний хэл чи ерөөсөө 0. Юу сурч мэдчихсэн. Хэдэн үгнээс чаашгүй ерөөсөө тэр чихмэхэнч битүү ерөөсөө Америкт ирсэн чинь ойлгож байгаа юм нэг шигч байхгүй л тийм л ирж исэн. За тэгээ хамгийн анхны ажил маань бол хятад ресторан reception хийгээд нэлээн одоо Америкийн нэгдсэн улсад хүмүүс эрэхтэй найлаасаа эхэлжсэн бол миний амьдрал болох хасгаасаа эхэлжсэн. Миний бас Үрд тавьж орж иржсэн гэсэн хамгийн юм яагийн эцэг их нь маа гэд өгөх зарлын мөнгө байхгүй маа гэд өгөх мөнгө байхгүй учраас бүхэл зүйлээ зээлээд үрд тавиад нөгөө ламбард нь тавиад гэдэг шиг хүмүүсээс ахын дүүсээс зээлээд тэгээ орж ирж өртөө орж иржсэн хүн байгаа. За тэгэл дотроо бол амар том хүсэл мөрөөдөлтэй. Би өөрөө нөгөө бакалаврын зэрэгээ хамгаалаад орж ирсэн учраас магистр суралцсан тий цаашаагаа сурж боловсрон. За тэгэл стаалаад өгнө 2 3 жил ажиллаад бас хэдэн болоогүй хэдэн төгрөг олоод бас байр юу мөтэйгээ бочоод тэгэл нутгаа боцно гэдэг тийм л хөөрхөн гинхэн цагаан мөрөөдөлтөйгээр Америкт орж ирсэн хүн чинь одоо айл үжээ 20 хэдэн жил амьдраа явж байна. Тэгээд миний дараагийн ажлын богинохон хугацаанд би бэйбиситер ажил хийгээ тэгээ caregiver ажил руу орсон юм аа. За би одоо энийг тайлханд бас нэг тодорхой тайлбар бас монголчуудынхаа өмнөөс би хэлээд хий гэж бодож байна. Caregiver буюу асрагчийн ажил. Бид бүхэн чинь угаасаа ерөөсөө нэг цаатлынхаа нөгөө байгалийнхаа амьдралынхаа нөхцөл байдлаас бид нар айгүй тийм нөгөө эцэг эхтэйгээ эмээ өвөөтэйгээ их ойр үссэн. За би бол эмээ дээрээ өссөн хүн байгаа. Тийм учраас нөгөө ингэж
настай хүмүүсийг хайрлаж те халамжлах, асрах тэр бол бидний бараг ингээд цусанд нь суучихсан бараг тийм зүгээр нөгөө хэвийн хийдэг ажил байсан болоод ч тэр юм уу миний хувьд бол caregiver-ийн ажлыг хийн гэдэг бол айгүй ойр байсан. Тэгээд тухайн үедээ бол caregiver-ийн ажил хийгээд тийм нөгөө юм өнүүлэх юм байхгүй шүү дээ. Зүгээр л одож байгаа ажлаа хийж байгаа. За тэгээ хамгийн түрүүнд одоо олдсон ажил маань бол миний хамгийн хүнд ажил маань байж таарсан. Тэр нь яагаад гэвэл надад туршлага нь байгаагүй. За мэдээж хэлэн ч муу байсан. За тийм учраас би хамгийн хүнд ажлыг одоо хамгийн хүнд хүнийг очиж асарж исэн одоо баг хамгийн тэгтээ яг тухайд цалин бас гайгүй байсан л та өөр юм. Тэгээд тэр ажил дээрээ би 22 настай 22 3 настай охин очиод тэр эмээгээ асарж исэн. За тэр эмээ маань бол миний хамгийн анхны асарж исэн эмээ маань бол ерөөсөө л надад бол миний нүдэнд нь бол яг эмээ минь харагдчихсэн. Өөрийн минь эмээ. Би болон манай гэр бүл маань эмээ минь одоо 92 онд гэдэг чинь яг тэр нөгөө нэг зах зээл шилжиж явах тэр хэцүү үед дэвтэрт ороод тэгээд манай эмээ минь эмээгээ бидгээд одоо 4-5 жил асарч тэгээ өнгөрсөн байгаа. Тэгээ манай эмэм эрүүс ухаан сараан нь эрүүл тэгээд нөгөө хамгийн гол нь түнхэн тухайн үед одоо мултарсан ч юм уу уурсан ч юм уу тэгээ хэвтэрчээсээ босож чадаагүй тэгээ олон жил 4-5 жил хэвтэрт ороод эмэм минь баян гэдэг байсан. Би ингэж үр хөвгтдээ юу болох гэж те гай данжиг болох гэж те та нар минь сайхан асарч байгаа шүү гэд. Эмээгээ ярихаар байггүй л шүү дээ. Тэгээд эмээгээ бид бүхэн асраад эмээ минь бурхны орон руу явж исэн. Тэгээ эмээ өнгөрсөн ч гэсэн би дараа нь ерөөсөө ингээл хүчтэй хүн харах болгондоо нэлээд хэдэн жил айгүй хямардаг байсан. Гэтэ орж ирэхээр эмээгийн минь ор ингээ хоосон харагддаг. Баян хямардаг байсан. Тэгээд миний анхны ажил тэр caregiver ажил маань яг харжсэн хүмүүс маань яг эмээгийн минь яг дүр төрхтэй ч адилхан тийм жижигхэн хөөрхөн эмээ байсан. Уучлаарай. Би эмээгээ ярихаар бол ерөөсөө Тэг нь аргагүй. бид бүхэн чи ерөөсөө ингэж шуудлаа нөгөө нэг тайлдгүй энэ шуудл гэдэг юм чи ингэж процессор урд юм билээ. Тэгээ тэрнийгээ ерөөсөө тайлж байгааг болохоор ингэж тэр гүнд мань дандаа байж идэг зүйл байгаа. Тэгээ би тэр эмээг яагаад чи миний сэтгэл тэр чин би чин 10 хэдхэн настай хүүхэд багт минь эмээ минь өнгөржсэн л да одоо 30 хэдэн жилийн өмнө өнгөрсөн гэдэг. Тэгээ тийнейж байх үед минь өнгөрсөн учраас доктор минь нэг тийм юм эмээгээ хангалттай асарсангүй дээ гэдэг бодол нэг доктор минь яваад байдаг тэр жоохон хүүхдэд яваад байдаг байна шүү дээ. Тэгээ миний хамгийн анхны харсан эмээгээ харахаар би эмээгээ асарж гинэ гэдэг тийм бодол надад төрж исэн. Тэгээ хамгийн анхны асарсан эмээ маань болохоор 100% бас гэвтэртэйсэн хүн ярьдаггүй, хэлдэггүй, ярьж чаддаггүй, аваар доороод гэвтэрт орсон. Тэгээ дотроо бол би тийм бас ингэж өөртөө эмээгээ асарч чадаагүй асаргаагаа би энэ хүнд бас өгж ин доо гэж тэгэж хайрлж асарч тэр хүнийг би хөл дээр нь хүртэл босгож исэн төг байгаа. За тэгээд би танаас бас асуунаа таныг ямар яаж исэн. Гэхдээ би тэр эмээгээ харж байхдаа 3 жил харсан миний анхны маань эмээ. Гэхдээ би нэг зүйлийг ерөөсөө мэдээгүй. Тухайд энийг нөгөө ажил мэргэжил эн чинь бас ажил мэргэжил чинь бас тодорхой хэмжээний тийм скил ийм ур чадварыг шаарддаг. Яагаад тэрний чинь тэр ажлыг хийхэд бол тодорхой хэмжээний бас сураад нэг юм курсд сураад ч юм уу мэдээлэл аваад тэндээсээ нөгөө сертификат буюу үнэмлэх аваад тэгжээж тэр ажлыг хийдэг гэдгийг тухайд би ерөөсөө мэдээгүй. Тухайд монголчууд маань ч бас цөөхөн байсан мэдээлэлч их хомос байсан. Одоо ч баг үнийг хэлэхэд тийм зүйлүүд яваад байгаа. Тийм учраас тэрэнд бол би зүгээр л хар хүчээрээ өөрийнхөө нөгөө юугаараа очиж ажилласан. Ерөөсөө л эмээгээ асарж байгаа юм шиг. Тэнд би айгүй том галтаа өөртөө гаргасныгаа одоо ч ихсэн би өөрөө явж байгаа. Тэр эмээ маань 100% асаргаатай байсан учраас би жижигхэн эмээ ч гэсэн ингээ өргөөд тэгсэн эдэж одоо 100 паунд гэдэг чинь 50 ил хүрхгүй л хүм гэсэн үг байхгүй юу? Өргөөд байнга нөгөө өргөж наашин чаашин болгодог учраас би тийм нуруугаан анх гэмтээснэ мэдээгүй л дээ. Тэгэл нуруу минь өвдөөл тэр 20 гэдг настай хүүхд чинь мэдэхгүй шүү дээ. Ингээд нуруу жоохон чилж өвдөн тэгэл гүгээд дээлсэн, гүгээд лээдэг байсан, өвдөөл идэг байсан. Тэгэл нөгөө хүнээ хасраал чадж гинэ, хийж гинэ. За тэгээд нөгөө нэг бас тэр чинь хөөрхөн тийч өчнөө олон зүйл болж байгаа ш тэр явц чинь. Тэгээд дэвтэрт ортлоо нэг өдөр би босож чадахгүй болтлоо тэгж нуруу минь өвцөн. Босож бие дааж босож чадахгүй. Тэгээд би нуруу гэдэг өвчин нуруу минь өвцсөн юм байна гэдгийг ойлгосон ингээ боддоо. Тэр болтой мэдээгүй. Яг тэгэхээр залуу байх тусмаа
мэдээж өөр ингэсэн хүч чадалтай байгаад ядж хахад би ч өөрөө хөдөө гадаа өссөн. Тэгээ ер нь ажил борох шүү. Тэгээд нөгөө морь малд ундаг байсан. Тийм болооч тэр юм уу ганцхан жоохон ёо гэж ерөөсө хүлээж авахгүй тэгж зүтгэж явж байгаа. Тийм ажил хийж явж байгаад анх нуруугаа би анхныхаа эмээг харж одоо 20 хэдэн жилийн өмнө өвдөгжсэн. Одоо ч энэ нурууныхаа өвчнөөс харж чадаагүй. Ингээ байнга өвдөж идэг нуруу үндсэн гол хүний нөгөө араам өвдгнөө гэдэг чинь тийм аюултай. Тэгээ тухайн үедээ бас эмчилгээ хийлгсэн боловч нөгөө гайгүй болохоор буцаал өөр юм руугаа орж игээд ерөөсө нөгөө улс ураар нь сайн эмчилж чадаагүйхаа төлбөрийг одоо би 20 хэдэн жил төлөөд одоо болтол нуруу минь бүр улам ингээд өвдөөд яваад байдаг. Тийм зүйлийг тэн дээрээс олж авсан. За ингээд нэг жоохон зогсоогоох би даваа коучгаа яриулах гэх. Даваа коуч за та өөрөө анхныхаа Тийм, миний анхны experience би ч нөгөө би нэг Мизурид амьдарч ирсэн. Тэгээд тэгтээ би шал цэвэрлдэг гэсэн Walmart-ын шалбар 3 жил ингээд өөр можууд хийсэл цэвэрлдэг гэсэн. Тэр үеийн анхны цагаачд бол монголчууд их хийжсэн. Тэгэл хэрэндээ тэр ажлаа сайжруулах гэдэг байхгүй англи хэл авахгүй чинь сайжруулах гэдэг ажил олох гэдэг ингээл дээнүрд нүүж ирээд хамгийн анхны олдсон. Одоо тэр үед л гайгүй цалинтай ажил шүү дээ бидний хувьд гэж байгаа хэр шаарддаггүй ажиллах хэрэг шаарддаггүй ажил маань ерөөсөө л юу байсан. Аз болж нөгөө social security card нөгөө нийгмийн даатгалын дугаартай байсан болохоор тэр хүн хардаг компани гэж бид нэрлэдэг home care agency-д орж исэн. Тэгээд анхны эмээ болохоор гэхдээ ер нь нэг буянт надаа ягаад ч юм бас би чинь бас нөгөө өвөө эмээг л охин шүү дээ. Тэгээд айлын том охин дүүгээ их асардаг байсан болохоор тэр асар нь хүнийг хайрлна гэдэг тэр инэрэнгүй нэнжин сэтгэл тий тэр юу бол миний бүр natural ability гэ нөгөө нэг миний юу нэг байглаас өгөгдсөн тийм авьяас лэсэлтэй хүнийг асар нь хайрлна гэдэг болоод тийм тэгээд эмээ өвөө харсан чинь нэг эмээ өвөө би бүр ингээд 7 жил харсан байхгүй шүн олго ингээд 6 тэр үед чинь би шүн ажиллаад өдөр хүүхдүүдэд хардаг гэсэн жижигхэн хүүхдүүдтэй тэгээд аав маань ирсэн тулдаа нэрээ аав маань хүүхдүүдийн маань хараад би өдөр нь бас дахиад өөр home care гэдэг би 3 home care agency зэрэг ажилладаг байсан тэр үед нэг 5 жил аавыгаа байх болсон тэрэндээ мөнгө хийгээл хөл дээрээ багсчих гээл тэгээд тэр 7 жил харсан эмээ өвөө минь болохоор colostomy bag гэдэг одоо ингээд нөгөө бүдүүн гэсний хавдар тусчгаар тэрийг тайраад ингээд одоо хүний ялгадас өтгөн ингээд бүр ингээд гидсээр гардаг тийм гидс рүүгээр гардаг тийм байг юу уут хийцдэг тэрийг гол нь цэвэрлж тэрийг ч нааж маадаг айгүй ажиллага юу нарийн ажиллагаатай шүү дээ тий тэгээд тийм эмээ өвөө хардаг байсан эмээ өвөө тийм тэгээд би тэгээд тэр үедээ бол маш их хүчтэй юм байна би Монголд байхдаа нэг хөөрхөн орлого олдог банкны эдийн засгч нар байсан чинь бит хоёр чинь тэр үе тийм тэгэл өстө мөнгө гэдэг бол үнэхээр хүчтэй юм байна би Монголд байсан бол хэзээ ч ингэж хүний баасыг юм ууттай өтгнийг ингэж цэвэрлэхгүй шүү дээ тэгэхээр энд ингээл яг сайн дураараа л энэ дээрээ сайн дураараа ажиллаж байгаа шүү дээ бас тэгээд англи хэл сурын мөрөө гэж ирсэн баг тийм тэгээд ер нь мөнгөний төлөөд ингэж хүн юу ч хийхээс боцдгүй юм байна гэхээр би тэр үед айгуу сайн мэдэрчээсэн. Тэгэл би ч нөгөө 2 3 өөр компанид ажиллаж байсан болохоор хүний оронд ингээд нөхөөсөнд явдаг. Тэгэхээр тэр чинь ингээд асрамжийн газар, nursing home, assisted live ингээд янз бүрийн асрамжийн газар хүмүүсийн оронд ажиллаа ирж чадахгүй байгаа хүмүүсийн оронд нөхөөсөнд явж штэ. Тэгэл явахдаа янз янзын хүмүүстэй толгордог байсан ингээл үнэхээр юм бүр Alzheimer's гэл хамгийн амар өвчин те нөгөө мартдаг өвчин хүн бүр идэхэж мартсан, ярихэж мартсан тийм өвчин. За тэгэл нөгөө цус харавцсан ингээс ажилттай болсон бүр амьдралын ямар ч quality чанар байхгүй амьдарч байгаагаа ч мэдэхгүй хүмүүс энэ төр гэл тийм хүмүүстэй их ажилд үе таардаг байсан л да. Тэгэл хавдар тусал амар хэцүү болсон гэд. Тийм тэгэл би за энэ мөнгөний төлөөд ийм их мөнгө л хүнийг ингэж хөдлөгдөв юм байна. Монголд байсан бол би хэзээ ч ийм ажил хийхгүй юм байна гэл дандаа тэгж боддог байсан. Тэгтээ харин буянтаа сайхан 7 жил харсан эмээ өвөө мань үнэхээр сайн хүмүүс байсан. Дараа нь 3 жил нэг эмээ өвөөг хараад ер нь тэгэл тийм 2 гэр бүлийг за 3 ч юм уу гэр бүл дээр л ихэнх цагаа өнгөрөөсөн л те. Тийм тэгээд тэрнээс миний үлдсэн дурсамжууд болохоор үнэхээр сайхан дурсамжууд байдаг. Би чинь тэр үед нөгөө англи хэлний сургууль яваг болохоор англи хэл мэддэггүй болохоор ингээд телевиз үздэг эмээ өвөтэйгээ телевиз үзээл орой ингээд шутан телевиз үзээл тэгээд одоо сонсох хэлээ айгүй сайжруулж ирсэн байгаа хгүй. Гэтэл би нөгөө эмээ өвөтэйгээ ярьдгүй нөгөө өөртөө итгэх итгэл авахгүй хэлгүй гэдэг бодноос болоод эмээ өвөтэйгээ ярьдгүй байсан юм билээ одоо тэр үед.
Одоо ингээд бодоход үгүй билег ингээд хоёр Американтэй байж ингээд яриад авахгүй тэгсэн бол миний англи болоод нэлээд сайжирсан байх хэвээр. Тэгтээ яг телевиз үзснээ бонд ингээд сонсох чадвармаар сайжир нөгөө тэр үеийн нөгөө Sex and the City, Friends гэнтэргээл айгүй гоё шоунууд үздэг байсан л та. Тэгээд яг англи хэл сурсан байгаа буянта тэр кэр гэвч одоо буянта талууд аявих байдаг штэ. Тэр үедээ л бид нартай олддог цалин өндөртөө бие дамар ажиллана гэсэн хууль бус ажиллаж хүмүүст болоо те. Тийм тэгээд бас амар амгалан дээрэс нь хэл сурах боломжтой. Ер нь бол өөртөө цаг зориулсан бол тэр үед ингээд хувь хүний хөгжлийн сургалт энэ төр байж идэг гэсэн бол би өөртөө өөртөө их цаг гаргаад өөрийгөө их хөгжүүлэх гэсэн бэлээ. Тэгээд нэг операг их үздэг гэсэн. Операгийн шоунуудыг үзэл тиймэрхүү маягтал өнгөрөөж ирсэн. Тэгээд би нөгөө нэг лам өвөөгийн хажууд өссөн болохоор тэр нэг өөхөх энэ тийм мөхлөөс тийм айдгүй хүн болцсон байсан байлаа. Тэгэл нөгөө эмээ өвөө чи яг ингээд харж захт бурхан болж байгаа юм чи одоо жирийн хүний хажууд ингээд хүн бурхан болохыг харах бол ер нь бол трама шүү дээ. Ер нь бол шалах авна шүү дээ. Айгу том айц. Тийм тэгэл манай компаниас уцтал чамд ингээд чаплин билээ сүмийн нөгөө нэг театруулдаг. Тийм хүн чаплин чам руу явах гэхээр би үгүй гэж ерөөсөө тэр өглөөс айдгүй. Тий одоо энэ хүн чинь ингээд бурхныхаа оронд явж гин гэл ингээд нэг одоо тэр деважин руу явж гин гэж боддог байсан болохоор тийм өглөөс айдгүй манай менежерүүд чам руу чаплин явах чи одоо нэг бараг сэтгэл зүйч авах уу гэж тэгдэгсэн би тэгээд үгүй гэж тэгдэгсэн манай менежерүүд гайхдаг гэсэн баг та. Тэгээд юу эсэцгүй янз янз юм их үзсэн. Тэгээд яг хөө миний хувьд болохоор тийм хүнд өргөдөх хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүстэй хаяа хүний нөгөө ажлын нөхөөсөнд явж байхдаа таардаг л байсан л та. Тэгээд би тэр ажлаас надад өвлдсөн сэтгэлийн шарах болохоор би би бүр айгүй баян хүнийг харж ирсэн байхгүй. Одоо энэ Conoco Phillips гэдэг энэ том компани шүү дээ, gas station. Тэрний энэ vice president-ийг харж ирсэн байхгүй. Баруун үсэг. Тэгээд би энэ их мөнгөтэй хүн ингээл хөвшөрөхөөрөө бас л хэцүү байд юм биш үү гээл тэгэл ер нь мөнгөтэй хүн ч гэсэн өгшөрөхөд хэцүү байд юм бэ гэдгийг мэдээд би надад үлдсэн тэр сэтгэлийн шарах нь болохоор ирээдүгөө төлөө санаа зовдөг болсон. Ерөөсөө л ирээдүйн төлөө санаа зовол энэ мөнгөтэй хүмүүс ингэж зовж байгаа юм чинь Америк юм даатгалтай хүмүүс ингэж зовж байгаа юм чинь үр хүүхдүүд нь хажууд нь ингэж мөнгөтэй төгрөгтэй ингэж ийм том гэр оронтой хүмүүс ингэж зовж байгаа юм чинь би чинь хажууд нь юу чгүй амтай энэ гурван хөргөн хүүтэй нэг хөргөн хантай нэг гурван тавхнал амтан байгаа байхгүй өөр юу ч яахгүй тэр үед чинь гэр оронч одоо нөгөө өөр хаавас энэ байхгүй тэгэл энэ за энэ хөгшөрнө гэдэг чинь амар юм бэ өвчин тусна гэдэг чинь амар юм бэ за ер нь амар юм бэ гэл ингээд батсан тэгэл ирээдүгөө төлөө айгүйх санаа зовдөг тэгээд хүүхдүүдтэй хүртэл ярихдаа бүр ингээд яриад байдагсан за ээж нь өстой та нарт гай авахгүй юм шиг гэл хүүхдүүдтэй хүртэл тэгээд баг намайг хөгшөрөхөр та нар л асар одоо гурван хүүтэй хүн чинь бас тэгээ бодд юм л Монгол хүн чинь нэг охтууд нь ээжигээ асардаг гэдэг нэг тийм ойлголт өгдөг шнэ яг нарийнд бол охиндоо хүүдээч биш юм байлээ би тэр буянта тэр 7 жил харсан эмээ өвгийн хүүхдүүд нь хүүгүүд нь ээж аавд нэг мөнгөтэй хүмүүс болохоор ингээл хангалттай юунууд асрагч нар ингээл зодоод аваад өгчөж байгаа хгүй 24 цаг би чи харин нөгөө ливинг хийгээгүй шүү дээ 24 цагийн ажил хийгээгүй цагаар цалинждаг гэсэн аахгүй 12 өдрийн 12 цагийн ээлжинд явдаг байсан. Тэгэл тэр хүүнэр нь тэр эмээ өвөг бол өстой хангалттай мөнгөөр зодоод хангалттай асрамж авч ирсэн аахгүй. Тэгээд би тэгээ хөгшөрөхөөр яана энэ тэр чин цагийн $50 илүү компани төлж байгаа шүү дээ. Тэгэл 50 жилийн хэдчихэл. Тэгэл дэрээ чи ингээд үржүүлээд 24 цагаар үржүүлээд юугаар бодоод тэр эмээ өвөө чинь бүр манай компаниар 10 жил асарсан тэр мөнгө нь болсон чи хэдэн сая доллар гарсан. Тэгээд за би чинь тийм мөнгө авахгүй чи би чи ер нь хөгшөрөхөөрэ бадрах юм бэ гэдээ ерөөсөө ирээдүйдээ санаа зовдөг тийм хүн болцсон шүү дээ. Одоо юунаас болоо тийм асрагчийн ажил хийжсэнээс болоод тэгэхээр чинь хүн болгоны нөхцөл байдал анги харж байгаа өнцөг өөр байгаа ч тэгэхээр чинь ер нь бол харин энийг тийм учраас хүн өөр лүгөө өнгийж өөртөөгөө танилж өөрийгөө ойлгох гэдэг байгаа учраас ерөөсөө тэндэл үйд юм байна даа гэж. Тэгэхээр би бол хөгшин хүмүүс харж байгаа. За эхний мэнд эмээ маань тэгж байсан. Тэгээ нөгөө хажууд нөхөр нь бол байсан л айгүй мундаг бас одоо Америкт ер нь баян би айгүй азтай их тийм чадвартай, чадaltaй дээрэс нь бас нөгөө нэг юм нийгэмдээ нэлээд байр суурь эзэлсэн тийм хүмүүсийг очиж харсан юм байлаа би эргээ бодож байгаа. Тэгээд тэр хүмүүс чинь ингээд насныхаа эцэдгээ ээлжээ. Одоо ингээд миний дараагийн харсан хүмүүс бол барыг дандаа 90-с дээш насны хүмүүс харсан байхгүй юу? Тэгээд тэр хүмүүс чинь тодорхой хэмжээний зүйлээ хийчихсэн, амьдралаа туулчихсан. Тэгээд одоо энэ бурхныхоо орн руу одоо энэ амьдралаа үдж байгаа юундэ зарим хүн бүр айгүй сэтгэл ханамжтайгаар за одоо би хийх юмаа үзсэн, үзэх юмаа үзсэн. Одоо би бол явхад бол намайг ирж авахд
бэлэн шүү одоо тий би бэлэн байж гинэ гэж өөрийгөө барыг бэлдээ сууж исэн хүнийг ч гэсэн би харж байсан надад туршлага байгаа. Тэгээ тэр хүмүүсийг би ингээ тэр хүмүүстэй ажиллаад одоо caregiver-ийн ажлыг хийгээ явж байхдаа би тэгэж боддог байсан. Ер нь амьдралыг би өөртөө надад туссан юм болохоор би амьдралыг араас харж ийн гэж боддог байсан. Би харин ч бүр одоо энэ насн дээр очоод одоо тий насныхаа эцэст очоод хүн ерөөсөө амьдралаа дүгнүүлдэг юм байна, дүгндэг юм байна. Та ягмар амьдралыг туурж явсан тэрнийхээ одоо үр шимийг тэнд очиж хүлддэг юм байна гэж харсан. За үр хүүхэдтэй гэр бүлээ сайн авч усан бол таны тэр энэ хүртэл насны чинь үр хүүхэд гэр бүл чинь ойр тойрон чинь байж асраад халамжлаа таны үр хүүхдээ чинь асрамж хэрэгтэй үед нь халамжлаад халамжлаад явд юм байна. Өөртөө халамжиж чаддгүй маа гэхэд над чиг хүмүүсийг аваад энэ caregiver-уудыг аваад халамжлуулаад асраад явд юм байна. За дээрэс нь өөрөө ямар хүн байсан хувь хүний зан характараасаа болоод бас ядчил насныхаа эцэст бас сайхан хүмүүсээр асруулаад бас өнгөрөх тийм одоо захил хувь тавилан тийм тэр нэг бас одоо буйнаа идэлгийн байна гэж би харж байсан. Тэгэж би энэ одоо хөшин хүмүүстэй ажиллаж байхдаа энэ амьдралт чинь бас их хүн бас айгүй нэлээ хичээж те бас ингэж зөв замаар амьдрах ёстой юм биш үү? Зүгээр нэг өнөөдрийнхөө бодож, өнөөдрийнхөө ашигийг бодож, өнөөдрийнхөө сайн сайхныг бодож, хүнийг хуурж худлаа ярьж явах биш ээ. Эн чинь юм болгон гэдэг чих учиртай юм байна гэдгийг би хөшин хүмүүс хараад одоо 20 гэдг наснда тийм юм ойлгоод одоо сууж исэн. Тэгээ би бас тэрнийг одоо би бодож байгаад бас тухай тэрнийг олж харсан миний хувьд бол айгүй тийм бас амьдралыг харах өнцөг минь бас өөр болгосон юм байна да гэж би бодож байна тэр тал дээр болоод. Тийм би бас нэг юм аягүй сайн ойлгож авсан. Би бас нэг юм эмчнэр хардаг байсан хгүй эмч юм сувлэгч эмч өвөө аягүй нэр хүндтэй гэр бүл бүгдээрээ л хүүхдүүд нэмж бизнесмен аягүй тийм нэр хүндтэй манад энэ. Тэгээд би нөгөө беби монитор тавьчихдаг нөгөө хүүхдэд чагнадаг. Тэгээд би ингээд шүүн ингээд орондоо ороод байж тал эмээ өвөө хоёр ингээд орондоо орчод ярьдаг аахгүй хоорондоо. Тэгсэн чинь ингээд нөгөө том охиныг охиныхаа амьдралыг одоогор бол самарсан л хүн байгаа аахгүй манай эмээ нөгөө айгүй одоогор бол энэ контролын нөгөө төгс төгөлдрийн синдромтой тэгэл нөгөө нэр хүндээ айгүйх боддог чи ингээд доктор Кэлсалаа охин байж чи тийм байх хэвээр юм байх хэвээр гэх нөгөө том охиныгээ тэгсээр хагаад нөгөө бойфрендүүд нөгөө найз залуу интерсэн салгаад энтер тэгжсэн эмээ байгаа аахгүй тэгээ тэрүүндээ гимшээд одоо тэр чигээр гарцсан хөгшин байгаа шүү дээ хоёр хөгшин тэгээд нөгөө охин гэхэд ч одоо энэ ДЮ гээд Америк дэндүрийн мундаг хувийн сургуулийн профессор эмэгтэй байгаа аахгүй тэгсэн чинь тэр охиныг ганц бие эмэгтэй ганц нохотой тэгэл тэр охиныхаа тухай санаа зовоод тэр охиндор сэтгэл нь хорогдоод байдаг эмээ өвөө ингээл тэгэх байсан ингэх байсан тэр нэг бойфренд найз залуугаас нь салгасан тэр л буруудсан ингээд би ер нь охиндоо хитрхи хатуу байсан байна тэг багт нь гэрээс нь гаргахгүй ингээл оюутан болсон хань хүртэл ингээл найз залуу энтрийн голдог юм нөхрийн ч болсон юм мэдхгүй тэгэл тэрүүндээ гимшээдсэн байхгүй тэгэхээр би тэрнээс юу ойлгож авсан гэхээр за юм том болсон хүүхдүүдийн амьдралд оролцохгүй юм биш үү тэгвэл би ингээд юуныхаа төгсгөлд хүүхдүүдийн амьдралыг самарсан тэр хоёрын самарсан гэдэг үг хэрэгэлдэггүй тэгтээ тэр ярьж байгаа гимшээ би ингээд тэр нөгөө сонсдог юмар сонсохоор ингээд гимшээд байгаа хоёр хүн байсан байхгүй тэгээ одоо тэр охин одоо хүртэл над дээр ирж нүүрний гоо сайхны эмчилгээ авдаг одоо хүртэл ээжтэй гомдотой анхных нь тэр найз залуугаас нь үнэхээр хайртай байсан чинь тэрнээс ээж чи эмч хүний хүүхэд чи одоо энэ дүүнэрээ асрах ёстой чи ингээд гадуур ингээд яваад энэ найз залуу найз бандыгаа дагаад ингээд салбуунаад авах ёсгүйгээр ингээд охиноо гэрээсээ гаргадаггүй ээж тийм хатуу ээж исэн бэлээ тэгээд яг амьдралын чамар нөгөө найз банд нь болол үерхүүлэх болгоод тэгээд өөр хүнтэй үерхэд амьдралаа зохиол явуулсан байгаа ш. Тэгэд энэ охин чинь одоо хүртэл ингээд нөхөргүй ингээд амьдэрсэн. Одоо ингээд ээжигээ уучлаагүй юм охин байдаг. Өөрөө тэгсэн мэтлээ сэтгэл зүйч охин. Сэтгэл зүйн профессор охин эмэгтэй байхгүй. Тэгэл би одоо энэ эми гэдэг тэгээ эмиг ирээд тэр ээжиг ингээд яриад ахаар би та сайн уйлж ав гэд уйлуулдаг ш. Одоо ээжигээ уучлаа ингээд өөрийгөө насан туршдаа ээжигээ уучлж байгаа. Гэхдээ л би гэл ингээд одоо чинь насны эцэст бас гав ганцаараа хүн чи хэцүү штэ тий. Тэгэл тэрүүндээ тэгэл энийг сонсоод би за би насан турсан хүүхдийнхаа ялангуяа ер нь л хүүхдийнхаа амьдралд оролцохгүй шүү гэдэг нэг одоо тийм бүр нэг юм лаацтай ерөөсөө оролцохгүй би. Яг үнэ. Давагч харин тэгэхээр эндээс чинь бас харин яг ингээ харахад ингээд
айгүй олон зүйлүүдтэй л дээ. Ингээд за нэг хөгшин хүн хараад яваад үгүй чи өөр ажил хийгээ залуу хүмүүс гэдэг тухайд айгүй олон тийм юмуд орж ирдэг л байсан л да. Тэгтээ яг ингээд хийж байгаа болж байгаа нөхцөл байдлаасаа тухайд өөрсдийнхөө чадлын ирээл бид бүхэн чинь ингээд яваад байгаа шин. Дурандаач гүйччихэд нэг дураараач ингээд өөрийнхөө хүсэл төлөвлөгөөрөө ч яваад байгаа юм шиг л дээ. Өөр нэг их сонголтоо бас байхгүй байсан үед учраас нэг иймэрхүү ажил хийгээд байгаа. За тэгээд таны өмнө хийснээр яг энэ хүмүүсээс чинь бид нар бас айгүй их юм сурж идэг. Би бол айгүй их юм сурж авсан. Хөөе энэ амьдрал чинь нэрэ гэж бид түрүүн хэллээ те. Яг одоо тантай минь адилхан би яг жишээ надад байна. Би гэтээ нэмийг би их богинохон хугацаанд харсан 7-8 сар харсан. Маш бас баян хүн, баян одоо гэр бүл. Тэгтээ тэр нөгөө нөхөр нь насаар 2 хэдэн жил болсон байсан. Тэгээд одоо нөгөө нэг сан даун гэдэг одоо та түрүү Alzheimer гэж хэллээ шүү дээ. Тэгээд одоо мартан санах тэр өвчин чинь бас айгүй хэцүү үр хөвгтэйч танихгүй. За тэрнтэй чинь хавсраад нөгөө dimension гэдэг одоо галзуурал ороод ирдэг. Тэр айгүй хэцүү нөгөө зан характер нь өөрчлөгдөд. Би нэг сан даун синдромтой одоо юутэй эмээг харж байсан галзуурал явдаг. Нар жарахаар л ингээл нүдэн гэдэлцаал галзуураад ихдээ айгүй хэцүү тийм нөгөө хүн чинь тэр нь яагаад бас юунаас үүссэн гэхээр яг таны саний ярьсан сэдвтэй адилхан дөнгөж хүүхдтэйгээ оюутан болоод сургуультай яваад өөр мужруу сургуульд яваад ирсэн эрэхтэй буцаж эрэхтэй бойфрендтэй болоод ирсэн нөгөө бойфренд нь хүлээж зөвшөөрөөгүй ийм баян юу айлч нөгөө бойфренд нь хүлээж зөвшөөрөөгүй тэнгууд нөгөө охин нөгөө бойфрендээ дагаад ерөөсөө гэрээсээ яваад өгсөн. Тэрний ээж нь зөвшөөрөөгүй тэгээд хоёулаа тусдаа гараад амьдраад 50 хэдэн жил болсон уул завгүй. Нөхрийнх нь нас урахад охин нь буудлын гадна наавтайгаа харьцаад байдаг ээжтэйгээ ерөөсөө харилцаагүй. Тэгээд тэрнээсээ болоод тэр хүн чинь тийм галзуу тэр ерөөс сэтгэл санаа 50 байж чадахгүй шүү дээ. Тэгээд галзуур болсон. Тэгээд өдөр бол зүг зүгээр. Намайг ч өстө нэрээ үгүй чи ямар хөөрхөн охин бэ? Ямар сайхан юм бэ? Би чамайг охиноо олгоо өргөд авчихсан. Нар жаргангуутал чинь чи юм бэ? Юу вэ? Цагдаад бол чи манай гэрээс гар зайлгээд тийм айгу хэцүү. Тэгээд тэр имээтэй би ингээд яриа тайлгаруулгаад одоо энэ охиноосоо ингээд тэр имээтэй би 7 сар ажиллахад харамсалтай нөгөө тэр хүн чинь өөрөө нөгөө нэг гэр бүл ганц охин нөгөө яваад өгсөн гэр бүл наахгүй нөхөр нь нас орсон өмгөөлөгч нь хамаг юм өмнөөс нь шийддэг ягаад гэвэл тэр хүн чинь өөрөө mentally юу боломжгүй болцсон учраас тэгэхээр нөгөө нэг мөнгө нь ингээ яваад айгүй олон хүмүүсээр асруулаад ингээ ягаад хаар чинь тэр хүний чинь шууд нөгөө өмгөөлөгч шийдвэр гаргаад за энийг нөөсөө өмрөө явуулаа гэд би тэр 7 сар хүн тэр хүнд ажиллаж байсан. Тэгвэл тэр 7 сарын хугацаанд би тэр эмээтэй тайвшруулж яриа тэр хүн чинь бүр сүлдээ оксижен зүүдэг болсон байсан шүү дээ. Бүр ингээ амьсгалж чадахгүй ингээд оксижений дутдаг. Тэр чинь ингээ бүх юм тэр сэтгэл санаатай буюу mentally өвчин багхгүй. Тэрнээсээ үүдэлтэй гаралтай өвчин багхгүй. Тэгээд би тэр хүнтэй баг багаар ажиллаж гисэн. За хоёлоо тэгвэл охинтой чинь те нэг юу карт явуулъя. Тэгээд ингээ охин руу 1-2 карт явуулаа баяр маяраа төрсөн өдрөөр нь тэгээд яасан чи нөгөө охин чи карт авсан хүн чи нөгөө ээж би карт авлаа гэд нэг ярьсан чи нөгөө эмэгтэй чинь бүр амар баярлж байгаа юм чи миний охин надтай ярьж чадахгүй өшөө чадахгүй би тэгээд тэрнийг ерөөсөө өдөр тутмын хэлдэг юмд би тухайн үед охин хүлээж зөвшөөрөхгүй яав да би охинтойгоо яадаг тэрний өөчлөлтчдэг байж би тэрний нөхрийн хүлээж аль хэдийн нөгөө нөхрөнтэйгөө амьдраад 40-50 жил болсон байгаа ш нөгөө охин дэнд хүүхэд байхгүй бас тэгээд тэр хүүхэд байхгүй чинь бас ингээд ээжигээ уучлаагүй хүн хүүхэдгүй байх магадлал өндөө одоо үеийн үрээрээ те бас тийм үнэн харин судлаад яг үнэн даваагч одоо бид нар коучуд усаа хэлж байна. Энэ бүх зүйл чинь одоо би юм ба та даваа зүгээр тэнгэрээс унаад ирсэн юм шиг байхгүй. Бид бүхэн дандаа roots одоо нөгөө үнд суур өтсөн дөсөн орчин нөхцөл нь байгаа. За дээрэс нь бид нар ямар орчиндоос яваад гүгээд ин тэн дээрээсээ энэ бүх зүйлүүдийг чинь аваад өнөөдрийн бим ба өнөөдрийн даваа сууж байгаа байхгүй юу. Тэрээс зүгээр тэр нэг юм чинь зүгээр ганцаа зүгээр гинтийн гараад ирдэг юм бол ер нь ховорхон. Ерөөсөө ингэ жоох ухал юм бол орон дандаа тэгээд тэр имгэнтэй харин тэгэж ажиллаа. Тэгээ охин нь ганц хоёр ярьдаг болоо. Тэгсэн чинь нөгөө охин нь би тантай 7 хоногт нэг удаа ярьдаг болъё. Тэр нэг өдрийг 5 өдрийн орой би тантай яриа гэж. Тэр нэг өдөр тэр имгний амьдралыг өөрчилсөн гэвэл яах вэ? Харин тэгэж. Тэгээд нөгөө охин нь хит удаа ингээ ярьдаг болоо. Тэгээ тэр охинтойгоо ярихыгаа л 5 өдрөөр тэр имгний хүлээдэг. Тэр хүний одоо тэр 80 төгч байсан имгэн байсан. Хүний амьдралын утга учир тэр л байсан гэж бодож байгаа. Тийм болоо. Тэр хүнд бол бүх юм байгаа. Бүх алт мөнгө байшин барилга бүх юм байгаа. Тэр бол юу ч nothing үнэндээ юу ч. Тэгээд охин нь тэгээ яриад хит удаа давталтайгаар хэдэн сар яриад тэгээд ээжийнхаа төрсөн өдрөөр тань дээр ирья гэдэг тийм юу сонсоо. Тэгээд нөгөө юу нэгээ шилжээд цаашаа явсан л да. Гэтэ би тэрнээс хойш юу болсон би нөгөө тэрнийг би Флоридад очиж харж байсан. Тэгээд би Чикагоор уцаад ирсэн болохоор дахиад би холбогдож чадаагүй. Тийм надад бас таныг ярихаар бас тийм байгаа. Тэгээд одоо энэ сэтгэлийн шарах гэж судлаад байхаар би тэр нөгөө хүмүүсийн оронд ажилладаг байхдаа ингээл төгс төгөлдрийн синдромтой хүнтэй таарж байсан байгаа хгүй. Гэрийнх өстө бүх юмыг нөгөө колороксоор
ариутгах чаар ингээд цэвэрлүүлдэг. Ганцхан тийм л ажил хийлгүүлэх гэж ингээд хүмүүс авдаг. Бүр ингээд цагийн тэр үедээ 20 30 доллар төлөөл компаниас. Тэгэл бүр ингээд тэр нь бүр ингээд өвчин болсон OECD гээ те. Тийм хүн таарж исэн. За тэгээд ер нь янз янзын хүмүүс их таарж исэн. Тэгээд би тэр болгоноос юу суралцсан гэхээр за ер нь хөгшрөхтөө одооноос бэлдэх хэрэгтэй юм байна. Бид нэр өвдөх хэрэггүй юм байна. Хүүхдүүдтэй гай болох хэрэггүй юм байна. Болохгүй юм байна. Ерөөсөө хүүхдүүд чинь өөр өөрийн амьдралтай бид нар чинь ялангуяа Америк чинь бүр өөр газар амьдарч байгаа шүү дээ. Тэгээд тэр чинь ээж аавыгаа яаж асрах ямар ч боломжгүй. Тэгэхээр бидний амьдралыг бол бид нар өөрснөө амьдралыг хариуцах юм байна. Эд эргэтэн юугаа хайрлаж одооноос хайрлаж ах хэрэгтэй юм байна. Өвчин тосч болохгүй юм байна. Хөгшөрсөн ханаа хүүхдүүдтэй гайвуулж болохгүй юм байна. За тэгээд мөнгө төгрөгийн дутагдaltaй байх нь ойлгомжтой гэдэг би тэр үед тэгээд боддог гэсэн л та тий. Тэр мөнгө чи хаанаач хүрдэг юм бэ? Хичнээн мөнгө цуглуулад энэ өвчний өмнө бол ерөөсөө юу ч биш юм бэ гэдгийг мэдэж авсан тий. Тийм учраас ерөөсөө энэ мөнгөний төлөө өөрийгөө золиослоод маш их хөдөлмөрлөх чинь бас буруу юм байна. Ерөөсөө эрүүл байхын төлөө хүн ингэж өөрийгөө сэтгэлийн амар амгалан тий. Одоо судлаад байгаа юм бол тэр үед бодоод эхэлж л исэн байл л дээ. Ер нь бол тэр ерөөсөө мөнгөтэй хагаад өвчин тусаад хөвшөрөх юм бол хэцүүдх юм байлаа. Тэгээд монголчууд чинь Америкууд өстой муухай гадаад Америкууд өстой асрамжийн газар аав ээжээ өгчдөг өстой аав ээж муухай гэж ярьдаг байсан чинь одоо ингээ харахаар чинь монголчууд бас ингээл энэ тэнд амьдардаг болсон. Би жишээлбэл Монголд байгаа аав ээжгээ асарч чадахгүй л хаяал явцсан байгаа аахгүй юу? Яг үнэ. Яг Тэгэхээр чин за ясна бурхны авралаар хөөрхөн дүү мөн байгаа тул л болж байгаа дүү мөн авахгүйсэн бол би одоо аав ээжээ яаж асрах байсан бүү мэдэс та. Тийм тэгэл бодохоор чин харин ч Америкууд чин мөнгөтэй даатгалтай хамгийн гол нь тэр асрамжийн чин даатгалыг ишт авчдаг юм байна шүү. Ингээ 50% наснда ингээд сарын 100 доллар ч гэдэг юм уу төлөөд хөвшөрхөөрөө хүн авч асруулах юм а гэд тэр даатгалаа ингээд бүр эртнээс төлөвлөждөг. Тийм тулдаа бас эдгээр чин тэгээ хүн асрагч аваад байгаа байхгүй. Бидний хувьд одоо би тэгэхээр 50 гарцсан эмэгтэй гэхэд юу тэр асрамжийн мантал дөлөх мантал явж штэ тий. Тэгээд тэрийг айгуу сайн ойлгож бас хүн ер нь өөрийгөө л хайрлах хэрэгтэй юм байна. Өвдөж л болохгүй юм байна гэдгийг хамгийн сайн ойлгож авсан. За тэр мартаж санах өвчин чи яг нарийн доол стрессээс болоод байгаа юм байна шүү дээ. Ер нь бол тий стресстэй энэ гоног зовлонгоо дотроо ураагаад өөрийгөө илэрхийлэхгүй, өөрийнхөө одоо тэр мэдрэмжээ гаргахгүй энэ тэр их юмд санаа зовж одоо хүний хэрэгт их орж бусдыг шүмжилж одоо юу л эдийн бусдыг шүмжилж одоо өөртөө сэтгэл дундуур байгаа хүн чинь бусдыг шүмжлээд байгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр тэр өөртөө сэтгэл дундуур байх тэр шалтгаан чинь болохоор бас сэтгэлийн шарах байгаад байгаа одоогийн судалж байгаагаар тэр сэтгэлийн шарахын тэр ангаахгүй л болохгүй юм байл. Тийм тэрнээс яг тийм байгаа шүү дээ тий. Тавагч. Тэгээд түр ингээ жоохон бодоо хараа. Бид нар чи ингээ үргэлжийн мөнхөд амьдрах хүмүүс биш. Мэддэг шүү дээ. Уул бид бүхэн мэдээд байгаа шүү дээ. Өхөн гэдгийг мэдээд байгаа шүү дээ тий. Амьдрал мөн бусаа. Бид бүхэн нэг одоо нэг ингээд тэгээд дээрэс нь бүр ингээд өвтөл нас руу ороод ирэхээр буцаад хүүхэд шиг болдог гэж бүгд л амаараа бол зөндөл яриад идэг шүү дээ тий. Та бүр яг сая дурдаад хэлээ. Ингээд бид нар чинь одоо Монголд байгаа эцэг гэхээ бас ингээд харж одоо энэ байвал ингээд харж чадахгүй байна. Энэ тэр сервис одоо бидний одоо caregiver-ийн ажлаас Монголд хэрэгтэй одоо баг гараад ирсэн байгаа хөө хийж байгаа хүмүүс. Тийм ба мөнгөтэй хүмүүс бол хийж л байгаа. Тий. Тэгээд дээрэс нь бас дээрэс нь би зүгээр харж байгаа манай Монголын одоо энийг бүр ерөөсөө бодит жишээнүүд байхгүй эдгээр чинь худлаа зүгээр амныхаа пангаар битээр бураад байгаа юм биш. Манай монголчууд насалтаа л харж та дундад наслалт хэд байна? 60 эрэгтэйчүүд нь 68-аас 78-ийн хооронд байлээ штэ. Тэгэхээр чинь энэ Америкчин бол 78-аас бараг 88 гэдээ бараг 10 насаар юу байгаа байхгүй зайтай байгаа байхгүй. Тэгэхээр чинь та хардаа монголчууд юм нь ерөөсөө тэр тусмаа эрэгтэй хүмүүс нь дөнгөж тэтгэврт гараад бараг өнгөрөөд өгж штэ. Бүр тэгсэн жишээ зөндөө одоо манай ээж маань 80 гарч яваа хүн байгаа. Тэгсэн чинь ерөөсөө хажуу авирга байгаа бүх хөгшчүүл нь ер нь ихэвчлэн дандаа нөгөө бэлгэлсэн эмэгтэй нөхрүүд нь яваад өгсөн. Тэгэхээр чинь та тэр хүмүүсийг хараа л да. Дөнгөж тэтгэвртэй гараа. За нэг 5 10 жил тэр хүмүүс чинь бас 70 настай бас айгүй өөрсдийгөө аваа явж штэ. Тэгээ өнгөрөө төхөөр тэр хүмүүс чинь одоо энэ Америкт тулгараад байгаа нөгөө харуулах, асрах тийм юмд орох чадахгүйгээр наан өнгөрөөд штэ. Үнийг хэлэхэд. Тэгэхээр тийм юмыг бид нэгдүгээр бид өөртөө мэдэх болцоог байна. Тэгээд асрахж байгаа хүмүүс байгаа, асралын нөхцөл рүү оруулж байгаа хүмүүс бас явж л байгаа. Тийм, дүүн тоогоор оогохоор тэрнийг нэг анзаарахгүй байна. За тэгээ өөрөө манай монголчууд чинь 3 сая гархан хүнтэй шүү дээ. Энд чи одоо хэдэн зуун сая хүнтэй юутай бол ингээ харьцуулахад болоод тэгэхээр ингээ харахаар энэ Америкчууд чи айгүй хүүтэн үндэ эцэг хийгээ юу нөөсөө өмд авчиад хайчдсан мэлээ гэд. Үндэ эн чинь бас амьдралын зарим нь тэр мөнгөө дэлждэггүй нөөсөө өм рүү явж гин зарим нь мундаг бас өөрсдийнхээ амьдралыг аваад бас тэр чадалтайнууд нь гэртээ байж гин те. Гэртээ бурхан бол хөгшин хүний хувьд чинь энэ гэртээ байж гин гэдэг чинь ерөөсөн хамгийн том эрхчлэл юм билээ шүү дээ.
асрамжийн газар нь бол тансаг газар байгаа хгүй одоо мөнгөтэй хүмүүсийн асар. Тэгэхээр тийшээ бүр явахгүй гэд гүрээгээд идэм бэлээ. Тэгээ гэртээ байна гэд гүрээгээд тэгээ хүмүүс чинь хөгжүүлсэн гэртээ ганцаараа явж байгаад унаж моноод бэртээ тэгэл яа харахгүй асрагч авдсан бэлээ л дээ. Тийм Өгийн багхгүй юу? орон томч идэг, шат мэттаач идэг те. Тийм та тэгээ өөрөөр бид нар өөрөөр л бодолтой ингээл нас ингээл яа гэр гэдэг чинь бид нар хичнээн олон тэн чинь хамаг memory хамаг зүйл мань байгаа хамаг энерги мань тэр гэртээ шийсэн тэрнээсээ шууд ингээл за дээрэс нь ядж хаад асаргаа хэрэгтэй байхад нь тийшээ авчиж тавина гэдэг бол бас ингээл тэр хүний хувьд бол хорвоо ертөнцөд хүмүүжил байгаа байхгүй ингээл эн чинь ерөөсөө бид бүхэн үлгэрийн юм яриаггүй зүгээр нэг ном уншаагүй. Энэ бол зүгээр яг жинхэнэ амьдрал ахгүй. Хүн болгон тулгардаг амьдрал ахгүй юу? Та өнөөдөр залуу явж иж болно. Көгшрөн штэ. Нэг бол көгшин аав ээжтэй байгаа. Энэ амьдрал чи хүн болгон тулгарч идэг зүйлийг ярьж байгаа учраас би бол та бүхэн одоо энэгүй лайвыг үзэж байгаа хүмүүс, битэрийн лайвыг үзэж байгаа хүмүүс бол их ойрхон тусаж ирэх болов уу гэж бодож байна. За тэгэл нөгөө нэг Америкуудтай амьдарч байхдаа би бас нэг нэг соёлыг айгүй олон юм сурсан л та. Тэгсэн бас нэг сурсан соёл болохоор ингээд манай эмээ өвөө ингээд Christmas party болно хүүхдүүд маань энэ өөр мужуудаас ирэн тэ бүгдээрээ цугладаг одоо манайхаар цагаан сар нахгүй. Тэгээд цуглана гэдэг ингээд манай эмээ ингээд бараг 7 хоногийн өмнөөс нөгөө ширээгээ энэ төр гэр орноос ирүүлээд бэлддэг ингээд бид нар чинь нэг яг парныхаа өдөр ингээд бөө юм болдог шүү. Тэрхгүй Америкч айгүй эртнээс бэлдэн тавг маагүй ингээд бүр эртнээс засаад ингээд модс одоо эртнээс засаад тэгж бэлддэг. Тэгээд би парти болно гэхээр тэр үуч бидний парти болохоор ингээд архитаар суугаад дуулаад бүжиглээд хашгираад ингээд тийм параараад боддог гэсэн чинь өстой энэ тэндээс сугалж байгаа хүүхдүүдтэй ингээд тэр чинь ингээд 4 хүүхдтэй хүмүүс тэгээд бараг 3 хүүхдтэй гэж чинь бараг 30-аад хүмүүс сугалж байгаа хгүй. Тэгээд парти гэсэн чинь ямар ч алкогол байхгүй нэг apple cider шиг яг нэг шампань ч юм уу те. Тийм винато тэгээд нэг юмаа ингээд яриад хоорондоо ингээд яриад идэг парти болсон. Тэгээд нөгөө миний тэднийх шиг дуулж хуурдаал гэсэн сэгэд манайхан ч бараг нанчилтангүй нэр ямар нэр гэдэг. Тийм парти болсон юм гээд одоо тэр чинь 20 жилийн өмнөх юм яриад байна л да. Тэгсэн чинь парти болно гэж бэлдээдсэн тэгсэн чинь тэд нар чинь нэг жоохон нэг шампанск л уусан байх. Тэгэл ингээд хоорондоо бүх юм ярьж аваад тэгэл зочид буудлуудад очиод хүүхдүүд нь эмээ өвгийн гэр чинь асар том аавс байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд хоноогүй. Тэгэл зочид буудлуудад очиод лонч тийм байлаа. Тэгээд мөнгөтэй хүмүүс чинь шал өөр соёлтой тэр тэрний таа хажуугаас харж байгаа хүн чинь бүр гайхаж байгаа шүү дээ. Үгүй энэ ч одоо ямар сайн ямар сайн юм бэ? Ингээд пари дуусчих байгаа юм. Ингээд өөр рүү яваад ямар хүүтэй юм бэ гэж харж байгаа зү дээ. Бидний бол нэттэй гарчсан. Тэгээд одоо бол тэр партиуд айгу гоё парти гэр бүлийн үнэхээр халуун долоон уур амьсгал бүхэл амьдралаа бүтэн жилийн турш тэд нар ч уулзаагүй яг утсаар ярьж л байгаа л да тий. Тэгэл тэгсэн ч гэсэн яриагүй юмнууд урсамж. Тэгэхээр баг насны хүүхдүүдийнхаа дурсамж гэл ингээд хамгийн гоё парти болдог гэсэн байгаа юм чинь. Гоёч гэр бүлээс. гоё харин тэгээ харин би бас их хацтай бас их гоё тийм айлуудад амьдэрсэн асарж исэн өвөө эмээгээ асарж би өвөөч асарж исэн. Тэгээд бүр өөр хүүхдүүд нь намайг бүр тэгдэг байсан байхгүй юу. Вау бид нэр ямар азтай юм бэ чамайг одоо ингээ аавыгаа одоо ээжигээ асруулсан бүр чи your angel гэж надад хэлдэг байсан байхгүй юу. Тэгээд би тэр тухай үед бас нэг сайн асарж байгаа. Тэр чинь айгүй дотроо бол айгүй гүн утгатай байгаа байхгүй юу. Ягаад тэгэхээр энэ насны дээр ирж байгаа хүмүүс чинь те гарчгүйгээ ажил хийх бид нар шиг үе биш шүү дээ. Энэ хүн чинь бол амар амгалан аль болох те баяр баясгаландаа өвчин багтаа тэгээд энэ одоо сүүлийнхаа үе үдэж үедэн тийм бас нэг сайхан асраад та боддоо хүний биед хурж байгаа хүртэл гар хүртэл мэдрэгддэг гэж бодоо. Таны тэр байтгаан асарж байгаа хүний харц хүртэл тэнд бүр нөлөөлдөг гэж бодоо. Бөө энергийн солилцоо явагдаж байгаа. Яг үнэ. Тийм учраас хүнийг сайхан асарна би хаагийн арчид цэвэрлэн за одоо ямар л үйлдэл хийдیں۔ Хоол аваад урд нь тавих хүн чинь хүний тэр сэтгэл тэр энерги одоо таны хэлж байгаа чинь хайр чинь мэдрэгдчихэд байхгүй юу. Тийм юмор хайрлуулад асруулад явж байгаа хүн чинь бас амгалан тайван тийм нүдээ анж байгаа одоо энэ амьдралаа дуусгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрний өгж байгаа үр хүүхэд нөгөө бид нарт ингээ асарч нар талархаад байдагт нь би одоо тухайн үед бол тэгж ойлгож авахгүй шүү дээ. Одоо бол аргагүй юм биш дээ тэр хүмүүс чинь ингэж бас сайхан ээж аав нь бас ингээ амгалан тайван бас ингээ яахт нөлөөлж чадчих байгаа хүний асарч чадж байгаа хүнд ингээ талархах нь аргагүй байна гэд. За дээрэс нь бас даваа гооч энэ ерөөсөө хүний амьдрал гэдэг чинь манай багш бүр эмэгтэй хүн гэж хэлдэг байхгүй юу. Ингээ улирлаар явдаг. Тэр нь бид чинь ингээд харахаар тийм байхгүй юу.
хүүхэд нас, залуу үе. За одоо нэгээс 20 нас те. За ингээд нэг юм хүн гэрээсээ гараад нислээ. Нэг 20-с 40 над өөрийнхөө бий болгоод амьдралаа бий болгоод ингээд зав цаг наргүй явж гин. За тэгээд нэг 40-с 60 нас руугаа нэг эмээ өвөө болоод бас л хөөрхөн цаг зав руу. Ингээ энэ хүн чинь ерөөсөө Уучлаарай энэ хонх дуурайх юм чи юм ярьж байгаараа за. тэгж байгаа та унтраач байгаа. Камера хаасан ч болж байна. Тэгээд яваад байна. Яваад байна. Тэгээ тэр бүх зүйлүүдийг тэр бүх зүйлүүд чинь ингээ хүн чинь ингээ даваа тулаад амьдраад явд юм. Тэрнээс биш 50 60 наснда 60 70 наснда очиод би одоо ажил хийж далаад өгнө гэж явах үе байгаа. Тийм учраас энэ яг одоо амьдарч байгаа би өөрийнхөө одоо хүч энергийг тухайн үеэ бас айгүй мэдэрч амьдрах айгүй хэрэгтэй юм байна. Тэрнээс биш одоо дөнгөж нэлэх хүүхдтэй эмэгтэй хүн би одоо гарч ажил хийя хүүхдээ хаяад явъя гэх биш. Харин тухайн үе дээр хүүхдтэр чинь илүү одоо тий асаргаа хэрэгтэй байгаад тэрэндээ илүү цаг заваа зарцуулах гэх жишээний ингэж хүний амьдрал удирлаар явагддаг юм а. Тэр цэцмаа эмэгтэй хүний амьдрал удирлаар явагддаг юм а гэж багш минь хэлдэг юм а. За тэгээд одоо би даваа коучтой дээр ерөөсөө л энэ caregiving ажлын талаар одоо жоохон хүчний цадхыг яриа гэж бодсон юм. За миний хувьд бол caregiving ажил бол нэлээд хэдэн хүмүүстэйсэн. Тэгээ бас ингээд даваа коуч шиг бас наачаа чаашаа бас хүмүүний ингээд орон моронд ажиллаж исэн нэлээд олон туршлага байгаа. Янз янзын хүмүүстэй ажиллаж исэн. За тэгээ би даваа коучээр л ярьж юу одоо миний ингээд дөрөв даваа коуч минь хэллээ бас тэр эмээ хөвшин хүн харж байхад 24 цаг ингээд хажууд нь байж болдог цагаар очиж ажиллах энэ чинь нөхцөл байдлууд нь анги штэ хүмүүсийнх нь нөхцөл байдал нь анги бас бие хаа тий асаргаа шаардлага нь хэр байна гэд хүн болгон өөр эн чинь хүний амьдрал тэгээд би харин эсрэгээрээ нөгөө ингээд ярьдаггүй даваа коуч та сая хэллээ шүү дээ. Би тэрэн дээр хилээ ингээд сайжруулад ингээд ядаж нөгөө чихээсээ онгоолгоод байсан. Гэтэ ярьж байгаагүй. Минийх дээр бүр ингээд эсрэгээрээ гинэ. Би ч ингээд нөгөө ярьдаггүй хүнтэй ингээд байсан чинь хүн чинь ингээд нийгмээс тасраад өөрийгөө тэр нүхэнд одоо аавчаа тавьчихж байгаа шүү дээ. Үннийг хэлэхэд бас муухайгаар хэлэхэд нөгөө ингээд сайхан шорон гэж хэлчихмээр байгаа байхгүй. Ингээд ерөөсөө ингээд хөөрхий ингээд тэр хүн чинь ингээд нэг юм нүхэнд нэг гэрлүү ороо суучихж байгаа шүү дээ. Үннийг хэлэхэд. Тэгсэн чинь надад бүр юу илэрсэн гэхээр би бүр ярьж чадахгүй болсон байсан. Одоо ярьж чадахгүй гэхээр бүр ингээд зөвөр ингээд нөгөө монголоор штэ ингээд так тук хийгээд ингээд гацаад байдаг болсон байсан. А тэгэнгүүт чи манай найз мэдтэйгээ ингээд ярих ваа чи нөгөө нэг монголоор ярьж чадахгүй англи хэл сурчаа юу. Тэгээ мундаг англи хэлтэй болчоо юу. Үхсэн баланцгийн мундаг англи хэлтэй болдгийн тэр орчинд очоод нийгмээсээ тасраад ярихгүй болоод ирэхээр хүн чинь нөгөө if you don't use it хэрэглэхгүй бол нөгөө lose it гэдэг шиг юугүй болно гэчих монголоор ч ярьж чадахгүй. Одоо ч гэсэн бас надад ингээд одоо ингээд олон жил амьдраад бас ингээд юу яхаар ингээд хэлэнд ингээд үгний ингээд тутамшилт ороод идэг. Тийм. Харин ингээд бүр өөр ирэхгүй ингээд үгээ бодох юу гардаг. Эн чин зүгээр хөөрхий нөгөө нэг англи хэл мэл яагаад байгаа биш ээ. Эн чин хүн гэдэг амьтан чин нийгмийн амьтан учраас хүмүүстэйгээ харьцаж яадаг. Тэр энергиээс би одоо энерги яриад байгаа нь манай даваа коуч маань энергийн эмчлэгч одоо багш учраас би бас bara энерги гэдэг үгийг аягүй оруулж байна. Энэ харилцаанд орж яадаг, шүргэлцэж яадаг, энэ үг хэл чинь ярьж яадаг англи хэлэн ч вэ ямар ч хэлэн нэ энийг чи ингэж ярьж давтчихээж эн чинь сайжирж яадаг одоо ямар нэгэн зүйл маань хэрвээ хийхгүй ярихгүй ашиглахгүй булчин сөрмөс ч гэсэн бол эн чинь муудан дордон одоо хөгцөр нь өмхөр нь гажин гацсан тийм байна. Тэгээд бас нэг хөгшин хүмүүс харж байхад бас нэг ажиглагддаг зүйл маань бол бас ингээд яхаа аргагүй тэр нөгөө нэг ийм юунд орохоор нөгөө толгой тархи ажиллахгүй болдог. Ер нь бол тийм хөнгө болдог талтай. Тэгээ тэрнийг би мэдэхгүй л дээ. Энд чинь нөгөө ажил хийгээл мөнгө олж जैन. За нэг хэдэн төгрөг нь ахиу юм. За нөгөө нэг юм ливинг ажил буюу хүн хардаг ажил нөгөө дотроос уучрах та нар бодлоо. Нөгөө зардал баг болоод ирдэг байхгүй юу? Нөгөө ливинг ажил гэдэг яг Монголд энэ төр харж байгаа хүнд тайлбарлаад өгчихгүй нөгөө 24 цаг тэр айлд амьдэрдэг гэсэн үг шүү дээ тий. Яг үнэ. Тэгээд даваа коуч мөн хэлээ. Даваа коуч мөн come and go гэдэг чинь бас нэг цагаар хэдэн цаг болчихсон. Тий 12 цаг очоод байгаад байна шүү дээ. Тий ингээд чинь бас өөр нөхцлүүд байхгүй юу? Ливингийн ажил чинь бүр очоод 24 цаг 7 хоног зарим нь одоо хичнээн бүр сар жилээр сараараа суудаг хүмүүс байгаа. Тэгээд тэр чинь тим юм руу өөрийгөө авчаа тавьчихаар нийгмээсээ салчхаар за одоо яг сүүлийн үед чинь бас энэ интернет хөгжөд бас ингээд үнэхээр бас хүмүүс чинь бас нэг дараа дүүрээ хараад бас ярьдаг болчихно. Тухайн үед чинь тийм юм байгаагүй шүү дээ. Тэгээ тийм юм руу чи орчхоор хүн харин нийгмээсээ салчдаг. Үнэхээр тийм өхөн тодгоо тархи энийг ашиглахгүй, булчингаа ашиглахгүй болохоор сэтгэх чадах болцоогүй болчдгийм байлээ. Энд бол ганцхан 2 хоногт болж байгаа зүйл шүү дээ. Энд нэлээд бас удаан хугацаанд жилийн дараа 2 3 4 жилийн дараа ийм зүйлүүд илэрдэг юм байлээ. За бас нэг юу байдаг
Нөгөө толгой тарих ажиллахгүй. Тэгээд би одоо жишээлбэл одоо тухайн чи 20 30 настай хүмүүс л энэ ажлыг хийж штэ. Тэгэхээр ингээд нөгөө манай одоо харж байгаа хүмүүсийн маань одоо хүүхдүүд нь биш, хүүхдийнх нь хүүхдүүд гэдэг чи одоо ачхгүйч зэнэр нь бол миний үеийнхэн байдаг байсан байхгүй одоо тэгээд штэ. Тэгээд өвөө эмээ гэдэг чи одоо та нар бодоо. Тэгээд тэр цэм одоо миний харж байгаа хүмүүс айгүй тийм нөгөө нийгэмдээ дандаа дарга бараг одоо CEO захирал юу хийжсэн хүмүүс чинь тийм нэг цаанаасаа нөгөө байр суурьтайгаа байж байгаа байхгүй. Үр хүүхэд нь чи эмээж идэг одоо юу гэдэг та нар мэдэндээ одоо танаа аав чи одоо ээж чинь дарга байсан бол ингээ нэг хүүхдүүд нь бас нэг жоохон айдастай ч юм уу те үр хүүхдүүд нь эмээ өвөөгөөсөө эмээдэг ч юм уу ядаж байгаад хүнийхээ нөгөө байгалийнхаа жамаар энэ эцэг их одоо бид нар чинь өөрсдийнхөө хүмүүсийг сонсдоггүй юм байна. Одоо юу гэдгийг үр хүүхдээ сонсдоггүй. Одоо тэгэхээр чинь би хажуунаас нэг ороод нэг ирээд ирж байгаа хүнийг намайгаа айгуу сайн. Миний үгийг бол айгуу сайн дагна. Тэгсэн мөртөө нөгөө үр хүүхдийнхээ үгийг сонсохгүй шүү дээ. Тэр чинь амар мундаг хүмүүс байгаа шүү дээ. Одоо ийм ч юу юм бундаг тэгсэн мөртөө нөгөөдөл нь аав ээж нь одоо би чинь одоо тий аав ээж чинь шүү дээ гэж сууж идэг байхгүй юу? Тэгэхээр тэр нөгөө нэг залуухан нөгөө нэг одоо залуухан биш тэр ачтен нар намайг бүр гайхдаг байсан байхгүй би ч жацуу байгаа шүү дээ. Одоо 20 эдг нь 27 8 настай эн чи яг идэр залуу намайг өө бимба чи яаж манай одоо аав ээжтэй өвөөтэй эмээтэй ингэж байгаад энэ чи өстө нэрэ ваа супер юм яаж тисэж төвчж бараг би бараг ингээ ирээд нэг 2 3 цаг хажууд нь дисгүй байхад чи яаж байж гинэ гэл бүр ингээ тэнгуэт би наа нэг одоо яг нэгдүгээр сонголт ч байхгүй хоёрдугаар хөргий тэгээд нөгөө уучраа болоо тэгээд хөргий байж л ээдэг байсан байгаа байхгүй юу өрөвдөл аа би одоо тэгээд өрөвдөлтэй гэдэг үгийг бас хэлэх хэцүү. Одоо өнөөдөр та бид нар 2025 оны 1 сарын 9-ний өдөр яриа сууж байна те. Одоо ч гэсэн энэ ажлыг хийх гээд ажил олдохгүй хүний газар хоолоо олж идэхийн тулд ажил хайгаад явж байгаа ямар ч хамаагүй ажлыг би хийшүү гэж явж байгаа хүмүүс зөндөө байгаа. За дээрэс нь одоо Монгол оронд минь хүний газар л одоо Америкт ягаад гэвэл нөгөө авж байгаа цалин ахиу болохоор тийшээ чи явж ажлын нөгөө амьдралаа дээшлүүлэе гэж бодож байгаа бүр виз нь гарахгүй зовж байгаа хүмүүс зөндөө байгаа. Та боддоо. Харин тийм байгаа байхгүй. Тэгэхээр чинь юм гэдэг чинь ийм хоёр талдаа нөгөө энд нь ирээд уул нь бол баг одоо энэ ажлыг хийх баг аз завшаан гэж бодож байхад тий нөгөөтг нь энэ ажил чи хэцүү ажил байхгүй. Одоо би энэ леви хийдэг тэр айлдаа амьдардаг олон хоногоор тэгээ сар жилээр амьдардаг хүмүүсийг маш их өрөвддөг шүү дээ. Бид нар чи ингээд нөгөө мөнгөндөө олоод тэр ажлыг хийж байгаа тэр хэцүү нөхцөл тэр ер нь бол хөгшин хүний хажууд за тэгэл зүнцэн тэгэл тэр өвчтөе хүн чинь ингээд энерги муутал байгаа л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий тэрний хажууд ингээд өөрөөс нь одоо асрагч хүний хувьд маш их энерги гарч байгаа тэр төсвөр төвчээр ааштай хүн энэ төр чи хэцүү шүү дээ. Өвдсөн хүний ааш энэ төр чи тэр төсвөр төвчээрээ гаргаад арай хийж хэдэн мөнгө олоод тэр мөнгө ингээд Монгол руу ах トゥ нар руугаа одоо явуулцдаг нөгөө айлын том охтууд хүмүүс ч нөгөө би тэр дүүнэрээ асрах ёстой гэж багаасаа тийм үүрэг хариуцлага хүлээгээд тэгээ тэр юу н ажилла програм нь ажиллаад одоо би гэрийнх нэгээл асрах ёстой тэжээ тэтгэх ёстой гэдэг нөгөө хамаг зовж энергиэс соруулж өөрийнхөө бүр ингээд их чөлөөг хаагдуулан богдуулан байж хүний одоо баашээс өткөн одоо цус нүүж юутай л эдийн хутгалдчихэж олсон мөнгө Монгол руу явуулаад ингээд тэдэг тийм хүмүүс айгүйх байдаг аахгүй би тэгээ тэр хүмүүсийг айгүйх өрөвддөг шүү дээ та нар чинь тэр хүмүүсийг уг нь асрах ёстой тэжээх бүх мөнгөө өгөх ёстой хүмүүс та нар биш дээ гэж тэгж хэлмээр идэг шүү дээ тэр тав дээр юу гэж боддгоо өө тэгээд стал нөгөө ирэнтэй бараантай хүний амьдрал олон янзаа хүн болгон нөгөө нэг зарим нь өгж байх нь зарим нь авч байх нь тэгэл янз янзаар байд юм байна даваагч би бол энийг олон түүхүүдийг мэднэ бүр олон түүхүүдийг эргэн тойрноо олон түүхүүдийг мэднэ үзэж байна харж байна тэгэхээр би зөвхөн ерөөсө хүн гэдэг одоо бодгал амт ерөөсө өөрийгөө айгуу тийм нөгөө чадваржуулах хэрэгтэй юм байна өөрийгөө одоо өтөл насандаа орсон ч бай тий одоо энэ залуу насандаа ч бай ер нь тэр өөрийнхөө амьдралынхаа өөртөө эзэн болоод өөрийнхөө амьдралдаа хариуцлагатай ханддаг байх хэрэгтэй юм байна л гэдгийг маш сайн ойлгож байгаа. Энэ чинь ерөөсө насандаа үеиндээ явж байгаа байхгүй юу. Тэгэхээр мэдээж ингээл та ярьлаа шүү дээ ингээл олж байгаа хэдэн дүүргөө зарим нь баг өөрөө ч тэр одоо авч хэрглэж чадахгүй байгаа зүйлээ аваад явуулж ч байгаа жишээ тэгээ нөгөө хүмүүс нь авж байгаа хүмүүс нь өөрөө ингэж зовж тэгж олоогүй тийм тэр зүйлийг мэдрээгүй болохоо тэр авж байгаа зүйл нь магадгүй үн цэнэгүй тий очиж гэхдээ зарим нь талархаад амьдралын тэжээгээ дээшлүүлээ явж байгаа хүмүүс зөндөө тэгэхээр нэг юмыг ерөөсө бити нэг үнцгээр хараарай айгүй олон юмнууд байдаг тийм ээ даваа хөвч олон нөхцлүүд байгаа зарим хэцүү ажил хийдэг шүү тий
Тийм, Хэцүү ажил үнэхээр ер нь хэцүү бол амар ажил биш ээ. Ерөөсөн амар ажил гэж үнэндээ алгаа. За тийм бид тийм учраас бид өнөөдөр caregiver-ийн ажиллаар хийлж байгаа юм. тийм. Одоо энэ юуны Яг асарчийн зөндөө ажил хийж хэцүү байгаа ажил юм тий. тий. Тэгээ Ямар ч дээрэс юм. нь ингэж нөгөө ийм өвчтөе хүнтэй, асаргаатай хүнтэй ажиллана гэдэг бол сэтгэл санааны хувьд өөрөө асарж байгаа бид бүхний хувьд бол айгүй бас нэлээд юутэй байдаг юм. Дарамттай. Олон зүйлүүдийг авч яадаг. Түрүүн даваа коуч минь бас хэллээ шүү дээ. Би тийм трама хүртэл авч дээ. Энийгээ бид нар мэдэхгүй шүү дээ. Энэ драма гэдэг зүйлээ ойлгоогүй, энийгээ амжилтыг бол энийг олж харчихгүй аль хэзээ тийм юм өөртөө аваа суулгаад шингээцнээ ч мэдэхгүй байхгүй юу. Тийм учраас бол би бас та бүхэнд мэрэгчлийн хүмүүстэй та бүхэн ингээд хүн өөрөө мэдэрдэг шүү дээ. Өөрт чинь ингээд нөгөө нэг тохионууд орж ирээд дээ шүү дээ. Сэтгэл санаа биш байна. Юмд амархан тий одоо ингээд имзэглээд байна. Тий. Тэр байтугай ийм Амьдрал утгагүй санагдаад байна тий. харин зогсон болоод байна. Энэ өстой би өстой нэг өөрийгөө бүр ингээд нэг зулгааж ийн ажлыг хийгээд байна. Хүчилж яваад байна. Эдгээр чинь та бид бүхэнд бие нь өвдөж байна. Хүнд хүчээр ажил хийгээд одоо минийхээ харахад нуруу өвдөж чинь бүр ингээд физикал бие нь өвдөж байгаа байхгүй юу? Нуруу нь өвдөж чинь, хүн асарж чинь, өргөж чинь. За дээрэс нь мэдээ сэтгэл бол бүр ерөөсөө яриад ч хэрэг байхгүй. Үнийг хэлээд сэтгэл бол хамгийн түрүүнд өвдөж байгаа зүйл байхгүй юу? Тэгээд тэгж байгаа зүйл та бүхэн өөртөө арга хэмжээ аваарай. За тэгээд энэ бүх зүйлээс чинь би сая даваа коуч инглээ л дээ. Би өөрийнхөө нөгөө пэйжин дээрээ тэгээ нэлээд олон тэ одоо энэ Америкт гадаадад байгаа юм сайтууд дээр одоо энэ олон сайтууд байна шүү дээ. Энэ Facebook гэдэг чинь одоо бидний амьдралын талбар болчиход байна шүү дээ. Энэ сошиал медиа буюу энэ одоо энэ зүйл чинь онлайн гэдэг зүйл чинь. Тэгээ энийгээ ашиглаад би зар тавьсан байхгүй юу? Цөмөрө та нарт ямар зовлон жаргал байна хуваалцъя зовлонгой одоо тий зовлон одоо юунуудаа хичээч бэрхшээлүүдээ бичээч гэсэн чинь хүмүүс янз янзаар хариулж яана л да. Тэрнийг би яагаад тавьсан бэ гэхээр угаасаа тууч явж байгаа юм мэдж байгаа юм. Гэхдээ энийг бас ингээд хилээд өгж байгаа. За одоо битэрийн ингэж ярьж байгаа. Магадгүй зарим хүмүүс за энэ хоёр чинь нөгөө нэг чалчаад эмгэн шиг юугаач чалчаад байгаа юм дэж гэж бодъё. Үгүй магадгүй энэ хідэн олон хүмүүс үзэж байгаа штэ. Тэгэхээр та бүхэн Хэрэгтэй бодоо. үндэ хэрэг болж байгаа байхгүй тий. Яг үнэн. Тань биш баймаа гэхэд нэг одоо энэ ливинг ажлыг хийгээ сууж байгаа, энэ caregiver-ийн ажлыг хийгээ сууж байгаа хүн ганцаардж байгаа гарцгүй юм шиг Сэтгэл байгаагүй. санааны гутралд орсон байгаагаа ч мэдэхгүй явж байгаа шүү дээ тий. Яг Одоо үнэн. зарим хүмүүс чинь ингээд хэдэн мөнгө олоод Монгол руу баахан мөнгө явуулаад нөгөө авсан хүмүүс нь жаахан тансаглаад тэгэд энд байгаа хүмүүс нь нэг мэдсэн чинь хөгшөрцөн мөнгө авахгүй гэр оронч авахгүй хань ижилж байхгүй тий. Очих Цагаа газар ингээ үрдсэн. байхгүй. Тэгэл яг нэг өөрийгөө тайлбарлуулдаг нэг юм нь болохоор нэг амралтынхаа 2 өдөр гэдэг юм уу сардаа амардаг 2 өдөр ингээд шопинг хийгээл хамаг одоо үнэтэй брэнд юм уу авч нэг тэгжил одоо тэрийг өмсөд явах газар авахгүй ягаад гэвэл эмэвэ тэгэл цуг амьдэрж байгаа юм чинь ингээд ер нь бол энэ хэцүү ажил тийм учраас энэ ливинг хийж байгаа хүмүүс бол ер нь өөрийгөө хайрлаарай гэж те коуч нараас зөвлөгөө аваараа одоо ирээдүйд юу хийж яаж амьдрах юм те одоо сэтгэл санааны гутралаас яаж гарах юм одоо тэр Монгол руу хүмүүс ингээд олсон мөнгө ингээд хамаг мөнгөө явуулаад идэг чинь бас таны сэтгэлийн шархал ажиллаж байгаа юм шүү гэдгийг хамгийн сайн хэлж өгье л гэж бодчихно л та. Тийм. Тэгээ дээрэс нь даваа коуч бас энэ нөхцөл зүйлрүүд чинь те ингээд энээсээ одоо ямар ч өвчнөр штэ даваа коуч ингээд шүд ингээд янгнаад ирэх хүн чинь яг ингээд нэг тохио өхөр өвдөж байна гэж мэддэг штэ. Энтэй ч ялгаагүй бүх зүйлүүд чинь ганцхан бас өдөр болчихгүй ингээд хураагдаад хөндрүүлээд өвчнийг хүртэл ингээд хүн чит руу нурлаад байгаа байхгүй юу. Тэгэхээр та битэрийн яриаг сонсож байгаа хүн үгүй надад бас нэг юм болохгүй байна гэж байгаа хүнд чинь бас энэ хүн чинь нэг дохио өгөх бололцоо байна. Магадгүй хүлэн зөвшөөрөөд би ийм ороод байгаа юм биш үү? Надад тусламж хэрэгтэй юм биш үү гэд тусламж хайх бас нэг гарцуулж өгдөг байгаа. За та бүхэнд хамааралгүй те. За энэ одоо юу ч юм бэ гэж байгаа хүмүүс бол зүгээр тайван та бүхэн зүгээр энийг сонсохгүй байж болно. Өөр юм сонсгооч. Өөр юм сонсороо тийм ингэж өөрийнхөө үнтэй цагаа өрөөд хэрэггүй. Тийм учраас тийм зүйл учраас энийг ерөөсөө ухаж ярьж байгаа юм. Бүр нэг сэдвээр нь авч ярьж байгаа шүү гэж бүр дахиад нэг тайлбарлаад хэлчмээр байна энэ лайвыг үзэж байгаа хүмүүс. За тэгээд энэ ливингийн ажил хийж байгаа энэ хүн чинь хүмүүс чинь ерөөсөө л хэлж чинь настай за цаашлууд өвчтэй зовлонтой асаргаа хэрэгтэй хүмүүсийг л хараад хийгээ явж байгаа шүү. Ерөнхийдөө за яг заримдаа нэг зүгээр нэг хажууд нөгөө companionship гэдэг юм да зүгээр нэг асаргаа багтаа хүмүүс гээд байдаг л да. Тэгээ янз тийм учраас ингэж хэлж чинь энэ бидний ажилчиг хүртэл ингэ шатлалтай ингээд хөнгөн хүн харна хүнд хүн харна өөр цаасан өөр яг үнэ. Дуршлагаасаа хамаарч дараагийн юу руу өөр хүнд хүрээнд харах болцоод оюутны болон цалин нь нэмэгдэн цалин нь бага байна. За жишээлбэл би дөнгөж хэлж штэ 20 хэдэн жилийн өмнө би ажиллаа эхэлж байхдаа дуршлаг байхгүй болохоор хамгийн хүнд ажлыг хамгийн бага цалингаар хийжсэн бол одоо магадгүй миний бас ханш өссөн одоо тийм оцгон байна тийм байх болж гин жишээлгээд.
За тэгээд мэдээж мундаг ажил хийгээд өөрсдийнхөө мэрэгчлэрээ ажиллаа явж байгаа хүмүүс зөндөө байна. За өнөөдрийн битэрийн дахиад та caregiver-ийн ажил дээр өөр одоо хэлэх зүйл юу вэ? Би та нарт нэг аимшигын юм шиг нэг бас өөрийнхөө түүхийг бас хэлчихье. Би ингээ бас нэг гэхдээ би одоо ингээ эргээ бодоход айгүй азтай. Би өөр одоо хувь хүнийхээ хувьд би айгүй азтай айгүй. Би тэгээ юмд бас өөрөө бас талархалтай ханддагтай минь бас их холбоотой юм байна гэж бодож байна. Би угаасаа талархалтай ханддаг юмд. Тэгээд нэг ажилд ажиллаж исэн хүн болгон минь намайг айгүй дэмжиж исэн юм билээ. Одоо энэ одоо эмээ өвөө харж исэн айл болгон минь намайг дэмжиж исэн. Намайг би залуу хүүхэд сурах хэрэгтэй, сургууль зур тэр болцоог минь хангаж өгж исэн. Яв хичээлдээ яв 24 цагаар ажиллаж исэн ч гэсэн цагаанаасаа өөртөө бүр тасдаж гаргаад хичээлдээ яв гэд. Тэгээд би ч нэг хамгийн одоо дахижтай энэ эмээ өвөө манай хаанх дахиад энэ манай энэ цас мас ороод нэг энэ үйлчлэл гэснээр нэг л нэг юу ячлаа. За sorry ерөнхийдөө ярих юма хэлэх юма хэлцээ. Одоо энэ хүн асарж байгаа ажил чинь маш хүнд ажил, энерги сорулдаг ажил, хүнийг хөгшрүүлдэг, сэтгэл готролд оруулдаг. Тийм учраас тусламж аваараа гэдгийг л аягүй сайн хэлээл гэж бодсон. Тэрийг хэлсэн. Би ингээд гарчихгүй. Хонх тогроо дахиад хонх тогроо дундлаа. Тэг. За баярлалаа аваач. Тэр хоёулаа дахиад удахгүй эргээ холбогдно. За ёо. За баярлалаа аваач. Ингээд лив гээд гарчин тийм ээ? Тий. За уучлаарай. За тэгээ даваагчтай баярлалаа. Би тэр хоёр нь одоо даваагчтайгээ би яагаад ингэж сууж байгаа гэхээр даваагчтай чинь бас ингээ 20 гаруй жил ингээд одоо хүний нутагт амьдарчихсан бас тодорхой хэмжээний ажил мэргэжлээр ажиллаад бас туршлагаад ярьж байгаа учраас өөрсдийнхөө үдсэн харсан зүйлийг ингэж ярилцаж та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа юм шүү. Дахиад та бүхэн бол хит хитэн сэдвээр ярилцсан гэж тохирсон байгаа. За үүнийхээ дараа бол би одоо тий Америкт байгаа за ажил хөдөлмөр эхэлж явж байгаа. За тэр тусмаа бүр бизнес эрхэлж явж байгаа хүмүүстэй болоод ийм сургалт удахгүй зарлнаа. Тийм учраас та бүхэн минь энэ юутай Facebook групптэй минь холбоотой байгаараа тэгээд энэ дээрс мэдээлэл олж аваарай гэж хэлмээр байна. Тэгээд одоо өнөөдрийнхөө сэдв болох caregiver-ийн ажил бол тийм амар биш ээ. Үнэндээ амар биш ээ. Ерөөсөө ажил болгон би хэлж шүү. Ажил болгон бол амар биш ээ. Тийм энд хүний нутагт бид бүхэн чадлынхаа хэрээр л бүгдээр л хичээгээ явж гин л да. Хичээгээ явж гин, амьдралаа тэжээх чинь зарим хүмүүс нь бүр survival одоо тийм ингээд бүр амьдрахын эрхэнд янз янзын юм хийгээ явж гин. Энэ лайваараа би юу хэлэх гэсэн юм бэ гэхээр та ганцаараа биш шүү. Айгу олон хүмүүс ингэ явж гинэ. Тэгээд зовж шаналж байгаа бол энийг бас гаргаараа хэлээрээ хуваалцаарай. Тэгээд ингэж вэж бид бүхэн бас ингээд асуудлуудыг бас шийдэх болцоонууд бас байдгийн байна. Гарц гаргалгаанууд байдгийн байна. Заавалчгүй өөрөө тэрэндээ ингээд шаналаа зовоод готроод яваад ах хэрэггүй гэдэг мессежийг өгөхийг хичээж байгаамаа. Тийм учраас бол өөр тий одоо миний лайвын доор хэрвээ та бүхэнд өөр асуудал байвал бичээрэй. Би өөрөө бүр асуулт тавьсан байгаа. Та бүхэнд минь ямар тий зовлон жаргалууд байна, ямар бэрхшээлүүд байна хуваалцаарай. Тэр талаараа цөмөрөө ярилцъя. За тэгээ харин хэлээд шүү дээ. Хэлж байна. Зарим нэгэн хүмүүс энэ маань зөвшөөрөл олдгий шүү. Үе би чинь бас ийм нөхцлөөс гарах надад дараагийн алхам юу байна? Би өөр юу хийж болох вэ гэдэг юм уу? Энэ дээрээс гарц гаргалгаа олох тий болцоог олгоод ямарваа нэгэн тий өөр үйлдэл хийчих бас түлхэц болох зүйл болдгийм шүү. За тэгээд би одоо өөрөө коуч хүний хувьд бол би бүр нэг хүнээр нь үзэж байгаа. Нэг хүн өөрчлөгдөхөд. За би хэлье. Би одоо Нараа Томсон багштайгаа ажиллаад Нараа Томсон багшаасаа коучинг хараад ганцхан бямба. Нараа Томсон багш минь ганцхан бямбаг өөрчлөхөд би ганцхан хүний ард чинь хідэн өрүүд нь сууж байдаг бэлтгэр өрүүд нь гэр бүл нь байж байдаг. За тэгээд цаашлууд одоо би өөрөө коуч болоод бас нэг хэсэг бүлэг хүмүүс туслая гэж явж байгаа ингээ боддоо. Тэгэхээр нэг хүний амьдрал өөрчлөгдөхөд нэг хүн бодлоо жоохон зүйлээр өөрчлөхөд өөр бусад олон хүн цаандаас нөлөөлөх болцоо байдаг юм шүү гэдгийг одоо та бүхэндээ хэлмээр байна. Тийм учраас та бүхэн минь өөрсдийгөө хайрлаарай, өөрсдийгөө их гамнаарай. Одоо би бүр одоо гадаадд амьдарч байгаа хүмүүс бүр хэлмээр байдэн штэ. Гамнаарай. Бид нар урт цагаар ажиллаж байна. Бид нар цаг наргүй ажиллаж байна. Хүнд хүчээр хөдөлмөр хийж байна. Гэтэл эцсийн эргээд харахад бид нар ерөөсөө өөрсд нь эн чин те энэхэн нэг хугацаанд л амьдарч байгаа штэ бид бүхэн. Тийм учраас бол өөрсдийгөө их гамнаараа хайрлаараа. За хайрлаараа гэдэг үгний дотор аюулгүй олон зүйл агуулгадж байгаа шүү. Хайрлаараа гэдэг нь та бүхэн бас би одоо яагаад өнөөдрийнхөө caregiver гэдэг сэдвийг авсан гэхээр энэ caregiver ажлыг хийж байгаа хүмүүс ярил чинь заримдаа бид нар чинь үнэхээр толгой тарих чинь хөнгө болж ийм
хязгаарлагдмал зүйл рүү орж ийн ажилуулахгүй болж ийн үнэндээ потенциал сая нэг миний нэг зарын юмд ор нэг хүм жок маркер тийм бичсэн байсан л да. Бид нар айгүй өндөртэй хэмжээрээс ажил хийхгүй зүгээр одоо гэтээ эвдэж гинэ гэж жок гэлсэн байлээ л дээ. Зүгээр тэрнээс жишээ авахд үгүй бид нар чинь үнэхээр тийм штэ. Бид нар чинь айгүй монголчууд мөн айгүй бас айгүй чадамжтай, чадвартай, бүр айгүй олон зүйлээр гарч ирдэг, энэ илэрдэг. Тийм учраас та бүхэн өөрийнхөө тэр чадвар чадлаа ашиглаа тий өөр ямар болцоо байна. Тэгээд тэрнийгаач хийж яваа. Монголчууд минь хийж яваа. Бүр бахархуу штэ. Гэхдээ энэ бас нэг өөр зовоод байгаа шаналаад байгаа хүмүүсээ тэндээс бас ингээд татаа гаргачих юмнууд юу байна гэж өнөөдөр ийм лайв хийж яваа шүү. За тэгээд дахиад дараагийн лайвууд гарч ирнэ. Тэгээд тэрний минь хүлээж аваарай. Тэгээ өдрийг сайхан өнгөрөөгөөрэй. Би баярлаа. Баяртай.